Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар Сан Мигэл. XM Broker. I am Motors. I am what I am. Zubroka. Номер зээлийн аппликейшн. За сайн байцгаана уу манайхан podcast room-ийн цаашин дугаар та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Powered by Airplane. Аяли хөгжи гэдэг өрөөтэй явдаг байгаа. Тэгээд бид бүхнийг байнга дэмжиж ажилладаг Сан Мигэл, XM аман номер Авандра бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Аман Зуброкагийн жин бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За ингээд өнөөдрийн хүндэт зочдоо та бүхний өмнө танилцуулахад бэлэн болсон байна. Өнөөдөр манай подкастт маань Physical Asia-гийн Монголын багийнхан хүрэлцэн ирсэн байна. За одоо барыг танилцуулах шаардлагагүй байлгүй те. За сайн байцгаана өдрийн мэндэргий. За өдрийн мэнд. За манай Боки хүрэлцэн ирсэн байна, Ади хүрэлцэн ирсэн байна, Лавга хүрэлцэн ирсэн байна. Бүгдээрээ үзэж байгаа ахаа гэж бодож байна. За, юуны төрөнд би баяр хүргэе гэж хэлмээр байна. Та бүхэн тэгээд ой Монголынхоо нэрийг тэ олон улсад ой мандуулж байгаа залуучуудаас баяр хүргэе гэж бодож байна. Тэгээд Монгол төмнөрөө сайхан үцэцгээж байгаа. Тэгээд хамгийн ихний асуултаа за эхнээс нь эхлэх үйдүүлээ. Тэгээд тий. За манай Бокигийн хувьд ерөнхийдөө Physical Asia дээр ямар үргээр оролцож байгаа билээ. За тэгээд ерөнхийдөө одоо яг ямар шатанда явж байна гэдээ эхлэх үү тий. За тэгээд. За миний бодлохоор яг Physical Asia төсөл дээр бол төслийн удирдагчаар ажилласан. Тэгээд хамгийн анх яг нөгөө төслийн санаа гэх юм уу те хаанаас гарч исэн бэ гэхээр 23 оны 1 сард яг нөгөө эхний улирал цацагдчихсэн шүү дээ Physical 100 гэдэг. Тэг яг тэрийг үзэж байхад л нэг нөгөө нэвтрүүлэг нь аягүй таалагдчихсан байхгүй юу. Тэгээд ер нь нэвтрүүлгийнх нь өгж байгаа мессеж нь ч тэр тэгээд яг нөгөө солонгосчууд ч бас нэг өөрсдөө аягүй сайн сурталчилж харуулж чаддаг юм ард юм шүү дээ. Тэгээд яг тэр нэвтрүүлгээрээ бол яг зөвхөн өөрсдөө тамирчтай гэлтгүү бас түүх соёл муу одоо тамирчдынхаа яг энэ бүр одоо жис ихний улирлын санджаах юм бол нөгөө Акияма гэдэг хочтой одоо баг энэ жил 50 нас үрж байгаа холимодлогын тамирчин бүр зодод тайлцсан байсан тэр тамирчнаа хүртэл ингээд дахин дэлхийд дахин алдаршуулж байгаа тий тэр юмнуудыг хараад амар их одоо юу гэдэм цагаахан атаархал төрж исэн байхгүй тэгэл за яг энэ нэвтрүүлэгт л одоо монгол хүмүүсүүдийг оролцуулах юмсан монгол тамирчдыгаа харуулах юмсан тий за ялангуяа одоо Монголын үндэснийхээ спортыг одоо бүх ч юм уу те ингээд бүх тэр юмнуудаа харуулах юмсан гэдэг хүсэл аяг төрж исэн л та. Тэгээ яг тэрнээс ахуулаад за ер нь оролдоод үзьгээл. Тэгээ одоо яг энэ төсөл дээр ажилласан багаа бүрдүүлээд манай багт л одоо надаас гадна яг шижгэнсэн дөрвөн бас залуучууд байгаа те. Манай хулан маань байна, мөнгөн туяа маань байна. За манай гэр бүлийн хүн бас байгаа, Бадмарг. За тэгээд манай одоо Spark агентлагийн захирал Дүлгөөн байна те. Дүлгөөний хувьд бол өөрөө бас мэрэгжлийн сагсан бүлийн карьертай ингээд ийм тоглож исэн залуу гэдэг. Тэгээд бид тав маань ер нь бол яг 23 оны нэг ойролцоогоор 2 сард яг төслөө бичээд боловсруулад тэгээ анх чин юу одоо ингээд яг 8 хүн те бүр 50 Монголоос бүр 50 одоо оролцогч оролцуулъя. За тэгээ Солонгосоос бас 50-ыг оролцуулъя. Тэгээ ингээд Солонгос Монголын эсрэг 50 эсрэг 50 ер нь өрсөлдөг гэдэг тийм анх санаа гараад төслөө бичээд за тэгээд бүр бид нар чинь бүр ингээд за зарим ингээд дугааруудаа Монголын гоё хээр талт те байгальд ингэж ав юм авъя. Бүр ийм даалгавар байвал ямар вэ тэргээд аягүй их юм бичээ тэгээд төслөө гоё боловсруулаа явж исэн. Тэгээд явуулчаад ер нь бол яг нэг 2-3 сарын хугацаанд бол бид нарт ямар нэг хариу ирээгүй. Тэгээд ер нь л хойноос нь бас аягүй олоодоо залгаад имэйл бичээд за ийм төсөл байгаа шүү та хэд нэг хараарай гэд яг продакшныхаа баг руу аягүй ярьсны үндсэн дээр яг 23 оны 5 сард яг нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Жан Хоги гэж хүн яг хуцаар ярьжсэн байхгүй. Тэгээ за одоо ингээ ихний улирал нь ингээ дууссан байна. Хоёр дахь улирал нь зураг авалт нь яг явагдаж байна. Тэгээ гурав дахь улирал нь бол яг Азийн бүс орнуудын хүрээнд хийхээр төлөвлөж байгаа. Тэгээ энэ дээр одоо яг манай Монгол улс маань багтах юм бол бас та бүхэндээ хамтарч ажиллахад болно гэд. Тэгээ ер нь Монгол яг энэ төсөл дээр бол манай одоо Spark багийн зүгээс анх орж ингэж ажиллаж исэн түүхэн эндээс ингэж эхэлж исэн. За тэгээд сонгон шалгаруулалтын тухай бүгдээр яриад бас нөгөө хоёр зочноос асууя гэж бодож байна. Сонгон шалгаруулалтыг хаанаас яаж олж мэдвэ? За тэгээд өөрсдөд нь санал тавь буу, нийт хэдэн хүмүүсээс сонгон шалгаруулалт явуу. За тэгээд тэрнээс эхлэе гэж бодож байна л доо. За би ярих уу? Манай тэг чи яг яаж сонгон шалгаруулалт хийсэн? Бид нар бол үсэ. Нарийн мэдхгүй чинь. За яг хамгийн анх бид нар ч яг нэг сонгон шалгаруулалтын манай процесс маань ер нь бол 2-3 шаттай явагдсан байхгүй. Тэгээд хамгийн эхлээд яг манай одоо багийн зүгээс бид нар бол баг 200 гаруй тамирчдын нэрсийг яг Монголд одоо яг топ зэрэгэлтэй байгаа те
бүх одоо шилдэг спортын одоо тамирчид за зөвхөн тамирчилж гэлтгүү ер нь бол ингээд салбарын кино жүжигчид модель те одоо онцгой байдлын албаа хаагч гэдэг ч юм уу аюул олон төрлийн залуучдыг ингээд бүх түүх намтар гаргасан амжилт ингээд бүгдийн нэр нь бэлдэжсэн. Тэгээд ер нь бол яг одоо Солонгосын продакшнтай хоёр талаас нэлээд олон удаагийн хурал уулзалтууд игээд ийм тамирчид байна те. Тэгээ нөгөөд маань ч гэсэн өөрсдөө дор бүрнээ бидний бэлдсэн бас материал дээр судалгааных ажлыг хийгээд тэгээ ингэж яагаад ер нь бол хоёр дахь одоо эхний шат буюу одоо яг онлайнаар ярилцлага хийжсэн л та манай тамирчидтай. Тэгээд тэгээд бид нар чинь ойролцоо бараг 50-60-аад хүнтэй одоо тамирчидтай сонгон шалралт онлайнаар хийгээд за тэгээд хамгийн сүүлийнхэн сонгон шалралт бол одоо яг Монгол улсад биечлэн манай продакшны Солонгосын багаас ирээд тэгээд 30 гаруйд ер нь ойролцоогоо 40 хүнтэй бол яг биечлсэн ярилцлага хийгээд тэгээ хамгийн эцсийн сонгон шалралт хамгийн эцсийн одоо сонголтыг бол яг Солонгосын продакшнаас бол яг цэвэр хийсэн. Ингэж явсан. Тэгсэн бив. Тэгсэн юм шүү дээ тий. Зөө. Тэгэд тэр нь болохоор шууд онлайнаар юм биш үү дандаа. Тий хамгийн эхнийх нь шат нь бол онлайнаар яг одоо уулзалт хийсэн. Хоёр дахь ярилцлага нь болохоор яг биечлсэн. Монголд ирээд тэгээд одоо манай тамирчид маань бас хүрэлцэн ирээд ингээд биечлж ярьж сонгож шалгалт хийсэн байна. Зөө. Подкаст румын хамтрагчаар за нөмөр зээлийн аппликейшн бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Нөмөр зээлийн аппликейшны хувьд за Авдран нэ хэмээх урамшууллыг зарласныг та бүхэндээ мэдэгдэж байна. Та бүхэн эргэн төлөлтийнхөө 100,000 төгрөг тутамд Авдран ээж за Mazda CX-5 автомашин амун iPhone 17 Pro Max хосоор аялах эрх амун Cruise автомашин зэрэг нийт 700 гаруй төрлийн урамшуулалд хамрагдах боломжтой болж байгаа юм. Тэгэхээр энэхүү урамшуулалд маань идэвхтэй зээлтэй харилцагчид болон шинээр бүртгүүлсэн харилцагчид оролцох боломжтой юм. Нөмөр таны санхүүгийн нөмөр. За тэгээд шоу маань эхэлсэн. Тэгээд шоунд орсон сэтгэлдгээ шууд асуучих тийм. Шоунд орсон сэтгэл юу ямар байсан бэ? Шоу юу гоё байсан уу? Яг оролцогчийн зүгээс. За оролцогчийн зүгээс мэдээж нэр үндийн хэрэг те олон улсын Netflix-ийн одоо нэг хамгийн их үзэлттэй шоуны одоо 3 дахь сизонд ороод тэр тусмаа Монголоо төлөөлөөд ингээд орно бол одоо маш их том нэр төрөөрийг дээрээс нь маш их дүүрэг хариуцлага ногдчихсэн. За чод тэмцээнд ороход ч гэсэн бид хэд бас 6 өөр одоо харин шинтэй 6 өөр төрлийн спортын хүнтэнд сууж байгаа шүү дээ, зогсож байгаа шүү дээ. За энийг нэг баг болгоно гэдэг чинь амаргүй зүйл байгаа байхгүй. Тэгээд өмнө нь хамтарч бэлтгэл хийгээгүй. Нэгнийхэн царайг чараагүй улсууд ингэ явж байгаа байхгүй. Хамгийн айхтар нь. Тэг яг энэ бас тэмцээний бас нэг юу байсан юм шиг байна. Бас нэг тактик байсан ч юм уу тэг юу ч байсан тийм ээ. Тэгээ бид нэр Солонгост бөөнөр уулзаад ганцны бэлтгэл хийгээд эсрэг багийн тамирчдыг хараад тийм ээ судлаад ингэ байж хат ер нь бол бас эхний үед бол мэдээч одоо бусад тамирчдтайгаа бол ийм хүүтэн контакт хийгдэж байгаа байхгүй. Аль хэдийн eye contact, eye competition болчихж байгаа байхгүй. Одоо нүдэрээ шууд ингээд тулдаад эхэлчихэж байгаа байхгүй. За энэ тэднийх юм байна юм бэ. Яг нэг амар болол ой brother энэ гэж хэлж мэдлээд юу яахгүй ч гэсэн ингээд ингэж нэг ийм марктай тий. Ганц нэг нь бол сайн уу байнуг байл халуу гэж хэлж байгаа. Нөгөө хэд нь бол нэг мэдлэхгүй. Аазууд бол ерөнхийдөө нэг иймэрхүү марктай тий. Энэ ямар нэг энэ яах гэж байгаа магчаа гэх марктай. Тийм байсан. Тэгээд Монголын багаас бол би бол энэ нутагийн одоо тэмцээнд бол үнэхээр гайхамшигтай баг бүрдлээ. Монголын Avengers-д очлоо гэж би бодож байгаа. Одоо сүүлд нь би өөрөө ингээл эргүүлээд өөрсдөө магтаж байгаа юм биш, эргүүлээд зураг харахад хүртэл өөрсдөө гаргасан амжилтаа харахад хүртэл одоо бусад багаас ямар ялгаа байна? Ялгарл юу байна? Монгол улсны тэсвэр төвчээр одоо бүх чадхыг яаж харуулваа? Дэлхийг яаж шагшин биширч байна? Одоо бид нар л өдрүүлэх нь маш олон баяр хүргэсэн. Би Филиппин ч гэсэн би Монголын багийн төлөө. Тэ би Тайланд ч гэсэн би Монголын багийн төлөө. Яагаад гэвэл та нар маш өөр байна. Та нарын явцлалт өөр байна. Та нарын ёс заншил, та нарын харагдж байгаа байдал natural байна. Энд чинь бид нар хайртай гэдэг. Тэгэхээр би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйл аль хэдийн бидэрт хариуг нөгчөж байгаа байхгүй. Маш их таалагдсан байна. Дэлхийн нийт бол яг одоо Монголыг харж байгаа. Тэ тэгж бодож байна. За миний хувьд бол за тэгээд хамгийн ихний санал бол надад Покиох над руу их залгаж ирсэн. Яг олимпийн дараа яг амарцаа байжсэн чинь над руу залгаж ирсэн байхгүй. Ингээд ийм шоу байгаамаа гэд би тэр ихслийн хамгийн гол нэг шоуг нь сонсч байсан мөртлөө ерөөс үзэж байгааг болохоор тийм үү чи ингээд ярилцлаганд ороод өгөөч гэхээр би
За яагаад болохгүй гэж тэ тэнцгүй згээд. Тэгээ бохиахтай спортын дуурдан дээр уул за тэгээ ярилцаад тэгээд юунд орж исэн. Нөгөө юунд ярилцлагандаа орсон. Тэгээд тэгсэн чинь 10 сар тэгээ сүүлдээ юу яагаад нөгөө тэнцчлээ гэсэн надад хариулсан байхгүй. Тэгээд тэнгуүдээ би чинь нөгөө цаанд холбооныхондоо мэддэггүй л байхгүй. Нөгөө миний би чинь нөгөө барилтна гэл нөгөө тэмцээн уралдаантай гэл тэгэл холбоондоо эхлээд өөрийнхөө багштай мэдгдсэн чинь багш чи наад чинь унал юу юм биш үү тэмцээндээ давхцах юм биш хоёлоо оноондоо явж исэн дэр юм шүү гээд тэгэхээр би чинь шууд багшийнхаа үгэнд л орж байгаа юм шууд бохиохоо залгаал аха би чадахгүй юм шиг байна ходоод гээл оноо чухал тэгсэн шууд бараг л ходоод гэсэн би ингэж чадахгүй юм байна багш ингэж зөвшөөрөхгүй байна гэдгсэн чинь өө тийм үү чи гээл тэгэл за ерөөс болиг гэж би шууд өөргөө дэл би чинь тэрний чинь дараа би нэг физикал нэг сизон 1-р сизон 2-р сизон үзсэн аахгүй тэгсэн чил яхаар миний юм бишээ миний орох юм ерөөс яг бишээ сүрдцэн тий сүрдцэн тэгээд угаас тэнццэнгээ хайр байсан тэнгуут нь багш тэхингуут нь шууд би болж байгаа заас байли юм өстой бодлоо өстой байли тэгээд тэгсэн чинь нөгөө нэг бүр манай холбооны ерөнхийлөгчтэй яриад зөвшөөрүүлсэн байсан тэгэл явахаар болоо тэр үед яг бүрээ моторцсон шууд төслөө бариад орсон шир явцсан юм байна миний төвчээ. тий тэгээд тэрний дараа тэгээд ерөөхдөө ингэ явах цаг бол тэр үед яг нэг амралттай байсан байхгүй яг нэг олимп 4 жилдээ яг нэг том юмад авцсан тэгээд бас зорилгодоо хүрч чадаагүй ч гэсэндээ ингээд яг дараа нь ингээ амарч исэн болохоор ерөөхдөө яг амралттай байсан болохоор яг өөргөө нэг хичээ тэрэнд зориул бий юу чадахгүйсэн байхгүй одоо ингэж яахан бэлтгэлээ ингэж их яг амралтын цаг байсан болохоор тэгэл харахгүй 2 сард гэж ийсэн байхгүй. Тэгэл за одоо жоохон хичээгээ жоохон чим би ч нэг чинь нэмэс таахгүй юу. Энэ банд нэмэс тэгсэн чинь бас жоохон чинь яхасаа үздэг юм билүү. Энд чинь бас яах вэ юм бэлээ гэл. Тэгэл амар их бодож байгаа байхгүй. Тэгээ уусаа бэлж чадаагүй уусаа тэнцээ тэгэл бэлтгэл. Тэгээд тэгсэн чинь за тэгээ дотор ингэ бодож байгаа байхгүй. За юу юм бэ? Ингээ Монголд ингээ нэмхийнтэй хүн чинь ингээ тамирчин байгаа юм чинь уусаа бусад орнууд уусаа байгаа юм байна. Окей за тэгвэл нөгөө орныхоо нөгөө идэг бол янзлж шүү дээ гэж бас айруу. Бодоод байгаа Шалчаад ирээ. шүү. Nice. Бас болно ш. Бас аргалчнаа гэж бодчихвол тэгэл очиод харсан чи хизээс тийм байгаагүй. Хизээс над чих хүн байгаагүй тэнцээ. Ерөөсөө зүгээр л кросс ити амар ихсээр болчин ярилцсан бүр юу. Тэгэл ойлгосон. За ядаж нэг тэгээ бас ойлгосон ч гэсэндээ бодоод байгаа байхгүй. Ядаж нэг Индонез, Таиланд хоёр бас те нэг ядчих. Үлзийтэй гэл бодож байгаа юм чаа. Гэтэ нэг юм фаворитаар нь шүү дээ те яалтч нэг юм Филиппин Монгол хоёрыг онцлоод байгаа те. Мани Пакиогоо болохоор Филиппинийг онцлоод нуу те гарууд ер нь нэг постэр дээр жоохон Мани Пакиг байрах шинжний те. А Монгол бол угаасаа нэг тийм бүх юмараа содон гоё байгаад байгаа байхгүй те. Эсвэл манус тэгж хараад байна уу. Гэхдээ физикэл өөрөө ч гэсэндээ тэгж харуулж байгаа ш надад санагдаж. Тийм. Манайхын талаар ч угаасаа яг нөгөө яг тийм төдийлэн яг амар тийм олон улсад нөгөө мэдээлэл байхгүй те. Үндэсний бүхэн ямар хэдийн шагаа харваа, сур харваа байд юм уу. Дуурн уурдаг хүмүүнгингүүд ч манайх ч нэг төдийлэн сайн мэддэггүй байхгүй. Ялангуяа би яг нөгөө хамгийн анх яг ингээл бага бүрдүүлэл бид нар ажиллаж байгаа чи би яг нүдэнд харагдацсан. Яг очроо би нэг тухайн үед нэг сонгон шалрал эхлэх байхад би очроо дагдаг байсан юм. Би нэгээ дагдаг. Гэхдээ ингээд хоорондоо би мэдхгүй. Тэгэл яг нүдэнд харагдаад байгаа юм чи бүр яг ингээл одоо маахас ингээл очроо жишээлбэлтэй орох юм бол яг ингээл одоо багаараа гарч ирээл ингэж яхад одоо нуграл үзүүлэл ингүүл ямар гоё бол гэл тэр чи бүр нүдэнд харагдаа одоо бодогдоод байгаа юм чи. Тэгэл тий одоо манай очроогийн хувьд чи яг нөгөө би яг тэр нэг сторийн санддаг байхгүй нөгөө гадаадд яг нэг тийм амар өндөр юм мөгцтэй уулны тэнд очицсан ингээд нэг ширээн дээр нэг нуурж ирсэн шүү дээ. Яг тэрийг хараад хөөх ямар мундаг залуу вэ гээл ороод инстаграмыг хараад ингээд хусан чи яг нөгөө зөвхөн нугараа зогсохгүй фитнесийн дэлхийн авраг тэгснээ одоо ингээд кинон жүжигч модель те тэгээ уран нугралтаар одоо дэлхийн хамгийн том одоо нарны циркийн хамгийн том одоо тайзан дээр гардаг юм байна. Бүр дэлхийд ганцхан номерыг одоо үзүүлдэг хүн те. Тэр гавьяач тийм гавьяач үуч. Тэнгүүд яг тэрийг би одоо манай багийн зүгээс бол яг дэлхийд дахинд харуулгасан те. Ийм мундаг залуучууд манай Монголд байдаг те. Эдрийг ингээд одоо харуулж таниулах гэсэн гэдэг яг тэр бодол амар орж ичсэн. Йоо нэр бокиг хийсэн чи ямар амар хүн бэ ёо. Гоншин моншоо. Йоо бокиг хийсэн чи нэрэл бас амар хүн биш шүү. Тэр би тавгагийн тэр бичлэгийг үзчихсэн. Тэр нэг гоё бичлэгтэй. Тэр нэг Швейцартууд тэр хаана юм бэ? Тэр нэг юу Монпланд шүү дээ. Одоо Монпланд юм шүү дээ. Европын ноён оргил тэгээ альфин нор байхгүй. Тэр нэг юм нуграал ингээд байна тий. Яг нэг зүгээр цайвууд суужсэн гинт гараал хуцаад ялангуудаа нуурсан чи хүмүүс бүр хараад бүр юу хаанаас ирчихв гээл бүр тэр нь үнэхээр гоё. Тэр ч нэлээд вайрлал 3 сая үзсэн. Тэгээ Европоор нэлээд хүмүүс үзсэн. Энд нэгөр явж байгаа хүмүүс чинь
you're the guy гэдэг байгаа байхгүй. Чи нөгөө нэг цасны юун дээр нугарчсан залуу гэнэ гэдэг. Тийм нийлээ хүрсэн л үлээ биш л. За тэгснээр Шигшиагийн дамирч олимпиад оролцож ирсэн ирэх юмэрсэн байна. Яа. Биш саяны баг дээрээ л өстой сая лавга гэсэн чинь нэрэл Avengers биш үү те. За ямар хүмүүс юм. За харин яг тэгж харагдаад байгаа. Орхоо байна үндэсний бүх. Тийм. За тэнгуүтэл хавгаа байна гэснээр дөök байгаа. Хандаа. Инх оргил маань байна. Инх оргил энэ стайл. Мөрөдлийн Сүүлд нэг юм анимашн шиг юм хийцэмсэн шүү дээ. Тийм. Тэгээ номсон харваалсан чинь ёо энэ чи яг Avengers биш надад тийж болсон байхгүй. Наа тийм тий. Сагсаар гал одоо Dream Team байгаа шүү дээ. Тийм. Тэр бол үнэхээр амар баг байлаа шүү. Podcast Room-ийн хамтрагчаар XM Broker бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр XM дээр 7 хоног бүр $25,000 шагналын сантай за демо тэмцээн болдог юм байна. За тэгэхээр XM-ийн харилцагчид демо дансаараа буюу бодит бус хөрөнгөөрөө за 7 хоног бүр демо тэмцээнд орж бодит мөнгөн шагналыг авдаг юм байна. Энийг та бүхэн мэдсэн үү? За өөрийгөө ч сороод за шагналын сангаас ч хүртэх юм гайхалтай боломжийг XM Broker бүрдүүлсэн байна. Big Fair Human XM. За тэгснэ эхний даалгаврууд руугаа хэдүүлээ орсоо. За эхний даалгавраас ер нь хэцүү байсан уу? Хэр шар газарсан бэ? Би бол ингээд хэрвээ та нарын оронд байсан бол амар шартай үзэхсэн байгаа. Би өөрөө надад тийм мэдрэмж төрөөд байсан болохоор би тэгж хэлж байгаа шүү. Мэдээж бүгдээрээ шартай ортой үзэж байгаа байна. За ер нь яг ингээд даалгаврууд эхлээл бусад багуудтай өрсөлдөөд ирэхэд ер нь дотоод хүн чинь юу гэж хийсэн бэ? Тэр бичлэг бол бүр 12 цаг хэмжлэг болсон шүү дээ. Үнэхээр бүр ингээд 12 цаг хэмжлэг болсон. Тэр чинь бүр ингээд шөнийн 7 цагт бид 6 цаг гэхэд бид бичлэгээ хийж авч үүрээ. Өмнөх өглөөний 7 цагт гараад нөгөө өдрийн 6 7 цагт бид нар чинь тэндээ байж байгаа юм. Тэгээ тэр чинь бүр ядрах цаашаа тэр чинь алаан болж байгаа юм чи. Тэгэл хамгийн анхны тулаан амар их нөгөө нэг контакттай тулаан байсан. Угаасаа тэр бол зүгээр л за энэ үнэхээр physical age юм байна. Fuck гэж юм чи. Fuck гэж юм чи. За одоо энд угаасаа баг яста бүх юма хийх юм байна. Чадах зүйлээ бүх юма хийх юм байна. Энэ угаасаа нөгөө нэг өхөл одоо өхөө амьдрах уу гэдэг зүйлийн л тулаан багт байгаа гэдэг тэр. Хин илүү бярта, хин илүү тактиктай, хин илүү юутай байна. Сэрэм сонортой байна. Тэр нь ялаад байгаа байхгүй. Тэгэд эхний тулаан бол амар том бүх тамирчдад бол ингээд нэг юм цонхыг хагалсан үйл явдал болсон л доо. За одоо 3 бол нэлийн гал гарах юм байна та гэд бүгд бэлтгэлтэй болж эхэлж байгаа хөөе. Амар бэлтгэлтэй. Тэгэл шинжлэх тамир дууссан баг. Тамир дуусгаар баг. Сүүлдээ Япон солонгосыг өмнөөс нь өвдөд байгаа. Үнэхээр бас хамгийн ихний даалгавар бол хамгийн бас чаленжинг даалгаврын нэг бол байсан тийм. Тэн дээр болохоор юу байсан л да. Яг орхоо тий барилддаг нэг контакттай байсан төрлөөд бидэд бол хаштаал төрчих. Тэгээ юм ингээд ячин тий. Тэгэл хамгийн их санаа зовжсэн мууса хандаад л аим санаа зовсон. Тэгмхээр тэр чинь суулчаад байгаа юм чинь. Тий яхахгүй ингээд хон дотроос нэг сугалт чон нэг хон сугалдаг шиг суулгах гэдэг. Маань тэг эхлээд нөгөө тактик ярьж байгаа юм чинь. Бид чи ингээд одоо ингээд сая ингээд юу нэвтрүүлгээ ингээд үзсэн чинь нөгөө нэг деталь болгоныг бид нар мэдгүй байгаа шүү дээ. Ингээд үзсэн чинь бидний дугаасаа ингээд амар муу ярьж байгаа байхгүй. Яагаад тэгээд интертайнд байж чадахгүй байна гээ би ингээд бодсон чинь ингээд жадсан. Бидэд нөгөө нэг тэг бидэд хожих гээд байгаа байхгүй. Тэр даалгавар дээр зүгээр бүх тий сургуулаа нийлж нэг такт гаргаад тэр тактикийг зөв буруу гэж мэдгүй шүү дээ. Гараал мэдэн тий. Тэгэл тийм болохоор бид нар нэг юу скрин таймдаа өртөөг байх. Яагаад гэвэл бид нар зүгээр л яг ингэхүү тий алдаа гарчлахгүй чи яг ямар үрхтэй би яг ямар үрхтэй ингээд хуваарлаа дээ бид нэг хуваарлаад ингээд өгцөн. Тэгээ тэнгүүдээ яг ингээд бид чинь эхлээд нэг яг зөв тактика олж чадахгүй бол ингээд амар ингээд бол яг ингээд тэр юун дээр гараал ирсэн чинь бүр би нэг төлөв бүр амар заяа болсон. Канаа яасан бэ? Дүлгах ингээд бүр амар нэг хэлээд бид чинь дөнгөж уулзж байгаа юм шүү дээ. Нэг танихгүй хүмүүстэй тэгсэн чинь эхлээл ингээд жоохон нэгдэж чадахгүй байж исэн. Тэр яг дивжин дээр гараал тий. Яг ингээд тий шал өөр ингээд бибинийхин төлөө тэгээ тэр мэдрэмж надад бүр амар гоо санагдсан. Ингээд бибинийг хамгаалал хандаа хаана вэ? Ханааг ингээд шүү. Хандаа чи тэгэрэг хандаа ч гэсэндээ өөрөө буужгүй айлхал тий. Үнэхээр л яг тулаал үнэхээр л үдсэн гэж бодсон. Хандаа чи тэгээд нөгөө нэг 50 үзээрэй гэвчихсэн шүү дээ. 50 ууж байгаараа гэвчихсэн шүү дээ. Тэр ихний тэмцээн бол бидний зүрхэнд бол гал асаас. Тийм бид нар баг болж чадах юм байна. Бид нар ялж чадах юм амар том битгэл өгсөн.
Гэхдээ тэр бас амар шантсарсан юм. Тим олоолаа сумаад гарч бас хэцүү юм байлээ. Манайхыг одоо нөгөө үзэгчд үзсэн бол яг бүр нийлж ягаад унгасан шүү дээ. Тэгс. Тэн дээр бас зөндөө асуудал гарсан л та тий. Тийм тэн дээр уус өмнөхдөр нөгөө нэгдсэн байсан болохоор бид ерөөдөө мэдсэн байсан л та. Энэ нэгдэх юм байна гэдэг мэдсэн байсан болохоор бид нөгөө цаана нөгөө юунд ярилцсан байхгүй. Одоо ингэ нэгдэх юм чинь яах юм бэ гэдгсэн. Уус цаанаас нөгөө нэг ингэж болохгүй тэгж болохгүй гэсэн юм хэлээгүй болохоор энэ ямар асуудал. Тэгэл угаасаа яг нэгдэхээс яхаас хоёр багийн эслэг үздэг дээр нөгөө хоёр баг чинь хоорондоо очоо ярилцаад байгаа байхгүй. Шууд холбоотон тулж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд нь за окей юм буруугаар ирсэн шүү манайха одоо зүгээр өстой алалцаад дайрна гэл. Тэгээ сүүл тарин дээр дээрээс үтсэн бичлэгийг харсан чинь бид бүр хамаагүй хоёр багийг ялах болцоотой байсан байх. Тийм хамаагүй тийм байлээ. Яг эцсийн мөчд л байсан шүү. Эцсийн мөчөд нэг жижигхэн алдаа гарсан байгаа байхгүй. Хоёр багийг тэрийг ясан бас бүүм байлээ. Тэр өстэй гоё байсан шүү дээ. Сүүлд харсан чаа. Тэгээд ер нь яг ийм багуудтай ингээд ч одоо бусад улсын багуудтай Монголынхаа нэр үдийг хамгаалаа алхалцж шүү дээ. Хэр огшиж чинь ер нь. Огшир цаашаа шүү дээ. Тийм ээ. Эхнээсээ л амар огшоол ихсэн тэр нөгөө нэг бид юм танилцуулдаг гэсэн гэж ингэж ордог те тэн дээр бол ингээл үнэхээр мэдэрж байгаагүй мэдрэмжээ ингээд авсан бүр үнэхээр супер тэр бүр ярих үгээр хэлэх аргагүй те яг ингээл гарч ирэлтэй тэр орхоо маань ямар сүрдэм юм бэ те тэгэл манай бүгд бүх багийнсүүд нь яг өөрхөн те спортын хувцсыг өмссөн те тэгэл тэр үл ингээл кимоно өмсөд надад бүр амар мэдэн төрж байгаа юм чаа ёо энд яг ёо одоо заримдаа би итгэдэг ш яг энд орсон те би шавнд би яг орсон те гэдэг. Тэгээд лавгаагч нь солонгос хотод краштад болох байсан юм шүү те. Баахан комент явуулсан шүү дээ. Манайхан ер нь бүгдээрээ л нийтийн крашж байгаа шүү дээ. Очроо лавга дөлгөө гэж дурсан. Намайг болох шал өөр нэг Чингис хаан үүсгэн. Чингис хааны охин бохоо гэдэг чинь ерөөс Чингис хааны хойд дүр гэж байгаа байхгүй. Ерөөс тэгээд адилхан тэнгуүтэй ядаж бас тэгээ Монголын хатад тийм ингээд хүчтэй байсан гэж болж тэгсэн чинь намайг зүгээр л хаантай зөвлөсөн байгаа байхгүй. Хатантай зөвлөл гэж юм байна. Эмэгтэй үнштэй гэж гэж. Харин тэр бол үнэхээр бас юунгээрээс амар байсан надад л. Тэгээд ерөнхийдөө тэнд одоо Монгол багийн уур амьсгал одоо цаагаараа камерны ард ер нь ямар байсан бэ? Гоё байсан уу? Гоё л байсан багт те. Үгүй бид л амар энгийн байсан. Тэ? Өрөөндөө марзагнаа дуумууд болоод нэг цаашдаа хоорондоо өрж мөрөөл те. Тэгээ одоо надад нэг жоохон бичлэг байгаа л да. Тэгээ бас тэрийг ажидтай хамтраад өдрөөс нэг влог маркаар оруулах бодол байгаа даа. Тэрийг үзсэн бол ер нь хойно юу болсон бэ гэдэг юм ерөөд байгаа. Гэхдээ нөө зургийн сет рүү ямар ч зургийн камер авч болохгүй. Би ч л зураг авах гэж бөө асуулт юу болж ижил нэг жоохон зураг авч байгаа юм чинь. Тэгэл яг бөөнөрөө автобусандаа лифтэндээ хоолоо идчих та нэг жоохон бичлэг авсан юм байгаа. Гэхдээ тэр бичлэгүүд бол эргээд харахад бол үнэхээр гоё. Дурсамж байгаа байхгүй. Яаж дайчд багийн ураа үүссэн. Яаж одоо тэр даалгаврыг давсны талаар сэтгэл зүй одоо ямар шууд төвшөнд байсан гэсэн одоо тэр юуг харуулахаар тийм бичлэгнүүд байлаа. Тэгээд ер нь бол маш энгийн байсан. Яг тулааны үед бол бид нар хамгийн serious баг байсан. Хамгийн serious. Тэ. Монголын одоо багийн тамирчдад ер нь eye contact хийдгүү байсан шүү дээ. Бусад багийнхан ч гэсэн ер нь. Тийм ээ. Одоо инх хөргөл нь одоо тэр зомби хүн билүү тэр нэг солонгосын багийн инх хөргөл ингээ харсан чи ёо тэр над руу хараадах юм аа ингээ далдчихэд байгаа байхгүй тий. Би бацааныг юу гэдэг тэгээ бас тохоо идэ бас дарамтлаад байгаа байхгүй нэр дээр нөхөр ингээ далдчихэд байгаа байхгүй. Тулааныхаа нэг яга би гэж гээл нөгөөд нөхөр тэгээд байгаа байхгүй. Тэгээ тэр мэдгүй камерт орсноо ороогүй юу? Ороогүй юм шиг үлээсээ хараад байгаа. Хэмж олон юм болж байгаа мó тэнт чинь өсөлтөө. Би болохоор нэг амар гоё татан болж чадсан болоо гэж би зөв бодоод та. Яалч үл бас тэр тэмцээн уралдаан багийг угаасаа гоё болгодог. Гэхдээ тэр бол бүр илүү гоё болгосон болоо гэж би зөв бодоод өмнөөс чи ингээд баярлаад гоё байгаад байгаа байхгүй. Тэгэл тэрийг л гэж зөвөр бодсон. За дараагийн үе. За тэр яста тамир тасалсан баха тий. Тэр 1200 2000-ыг тэгж амар сүртэй харуулдаг бол надад амар сонирн байсан. За нэг 10 кг-ийн зөрүүтэй юм шиг л монтаж хийсэн авицснаа. Тийм амар зөрүүтэй байсан. Тэрэн дээр юу хэрэгцүүлсэн бэ? Тэн дээр чинь бид чинь тэгэл ахаал тактик ярилцсан юм. Тэр бол шинхэн тактикийн тоглоом. Яг хүний зөв хуваарлалт гэдэг зүйл тэрэн дээр харагдаж байгаа шүү дээ. Тийм. Эхлээд бол тэгэл
Би бол угаасаа тэр доор байх үүрэгтэйс л та. Тэгээд хайрцаг зөв ахыг тий ямар ч гэсэн нөгөө нэг дөхиах цаа очрах цаа нөгөө нэг хайрцаг ингээд зөөчөөд зиплайн зөөчөөд хамгийн гол нь хайрцаг дуусангууд бид нэр дээр тусч болохгүй байхгүй хамгийн гол нь. Тийм болохоор ерөөсөл нэг хүний нөгөө нэг ажилгүй болоход очрахыг бол байнга ажилтай болох хэрэгтэй. Хамгийн хайрцагтай зөөх хэрэгтэй тий. Тэр бол гэхдээ хамгийн зөв тактик. Тэр бол амжилтын хамгийн ажилтай байх ёстой. Тэр бол амжилт тэр чинь нөгөө хамгийн хурдан транспорт байхгүй хамгийн хурдан шилжилт байхгүй. Тэр арай зулан багтаа хүртэл хамгийн хурдан. Дээрээс нь тэр чинь нэг 50 ил чинь бас хөрөнгөнтэй шүү дээ. Тэгээд тэр чинь 20 хайрцаггаа 20 хайрцаг бид нар бол дуусгасан. Нөгөө хэд маань болохоор 2-2-оор хайрцаг 2-2-оор юугаа зөөгөөд би сүүлд би ч одоо яг тэр нөгөө яаж нэг агаараар юмаа тэрвэрлгүүдээр санаа зовхоос нөгөө үдгийг харах зөхөөгөл явж байгаа юм чи дураг шаашаа сүмсүг гээл. Тэгээ эргээд өчтөр орчтор би сая тооны өмнө нөгөө бичлэгээ харахад манай хэд тонл үнэхээр алсан юм байна. Тухайн үед би бичлэгээ үзэл багийнхаа төлөө өстө үнэхээр огсож исэн бичлэгээ үзээд. Багийнхандаа баярлж исэн тухайн үед үнэхээр. Надад тэр үзэж хахад айгүй гоё таалагдсан юм нэг Монголын багийн талаар бас айгүй гоё бодолтой байт юм билий тий бусад орныхаа. Тэгээ ингээ мэддэг те энэ хүмүүс нь үндэсний бүхчүүд нь өөр бөхөө барилддаг юм байлээ мэлээ гэл ингээд нэг тийм манай үндэсний бүхийн талаар мэдээлэлтэй байгаадсэн ш. Тэр надад ингээд айгүй гоё санагдчихсан. Тэр ихний дугаар дээр нөгөө Солонгосын тамирчин Минжээ тий. Минжээ дээр бас Монголд ирж барилдаж исэн байхгүй. Тэгээд би ингээд монголчуудтай бас барилдаж исэн. Амар ер нь тэгээд нэг за ямар байсан чи яаснаа гэсэн чи амар хүчтэй байсан гэж тэгдэж шүү дээ. Ер нь айгүй тийм юутэй л юм дээ. Минжи ч юм бол орхоо гараал ер нь хугаа зайцсан. За энэ ч талаас. Яг тэгсэн. Муу шал өрөөс шууд ингээд хилээдээс харин бидэртээ ингээд Солонгосын баг бол айкамтууд хийж чадахгүй байсан байхгүй. Бус багуу ч гэсэн ер нь хараал ингээд яаж ч манай орхоо ч бас амар харцтай. Орхоо ч ингээд тийм. Тэгээ манай дүүч бол бас эрмгийн байсан маань. Подкаст румын ерөнхий ивент тэтгэгчээр Airplane аяллаа агентлаг бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. 12 дугаар сарын 15-наас эхлээд Вьетнамын Phuoc болон Натран гэсэн хотуудын аялал маань эхлэж байгаа. Та бүхэнд төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгож байна. Энэ юу вэ гэхээр та бүхэн 500 мянган төгрөгийг байршуулад өөрийн суудлаа баталгаажуулах боломжтой болж байгаа. Та бүхэн 72 42 гэсэн утсанд хандаж мэдээлэл авах боломжтой байгаа. Аялыг хөгжээ. За би тэгэд нэг ийм асуумаар байгаа даа. Одоо тэр дэлхийн хэмжээний том шоу, Netflix-ийн шоу байна. За зохион байгуулалт нь хэр болдгийг. За тэгээд продакшны баг нь яаж ажилдгийг тий. Жишээлбэл одоо Монголд янз бүрийн шоунууд болж байгаа бол тэрнээс тодорхой хэмжээнд арай өөр, арай сайн ч юм уу. Эсвэл магадгүй адилхан ч гэж магадгүй л дээ тий. Тэр талаараа одоо жишээлбэл юу нэ арай өөр байсан гэсэн бол баг арай оновчтой байна. За бид нарыг нөгөө хамгийн анхны холбогдоол те нөгөө хоёр талаас яг ингээл хамтын ажиллагаа эхлээл явж байхдаа бид нарын бас нөгөө анзаарч байгаа нь бид нар ч анх удаа ингээл Netflix-ийн ялангуяа амар үзэлттэй топ зэрэглэлийн нөгөө шоутай хамтарч ажиллаж байхад бол суралцгынууд айгүй их байсан. Тэгээд ер нь бол одоо жишээлбэл хамгийн эхлээл бол нэвтрүүлгийн нууц талаас бол явагдаж байгаа хөөх те. Нууцлыг бол маш өндөр түвшинд хадгалдаг те. Одоо манайсаа очроо мань ярьж та оронгуудаа камер ингээ бүх юмыг авчдаг те. Зураг мураг авахулдаг гэдэг ч юм уу. Тэгээд дээрэс нь бас яг нөгөө оролцогчдын тэр түүх те ялангуяа одоо энэ нөгөө бүлий хийдэг штэ те тэр мэрийг хүртэл маш сайн судалдаг юм байлээ. Одоо манай хоёр ч гэсэн санаж байгаа. Ярилцсан дээр баг 4 5 асуусан те. Та одоо ингээ 10 жилдээ хүртэл ингээ санамсаргүй баг хүн ингээ мөрлөө зөгцсөн бол ингээ биднэрт ич хаах зовх санаа зовхон байхгүйгээр хэлээрээ энэ гэдэг ч юм. Тэр чинь яад бол Солонгост амар тийм эмзэг сэдв байдаг шүү дээ. Шууд нөгөө солонгосчууд чинь ард түмнэрээ ингээ үнэхээр тийм болохгүй бүтэхгүй нөхөр байсан ба шууд нөгөө бойкотлж чаддаг болсон шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү зүйлс хүмүүс нь бол биднээс амар ялгаатай өндөр түвшинд байдаг. За хоёрдугаарх нь бол бас одоо суралцах харах нь ч одоо нэлээд л зураг авалт нь бол нэлээд юу яадаг. Айгүй 24 цагийн хугацаанд яг явагддаг нэлээ. Тэгээд тэр чинь нөгөө айгүй олон хүмүүс зөвхөн оролцогч нар нь л ихт чинь бараг 50-аад хүмүүс байна те. Тэгээд арын албанд нь бол маш олон зуун хүмүүс тэнд тайзлан гэдэргээл ажиллаж байгаа. Тийм учраас хугацааны хувьд ч гэсэн ер нь айгүй их шахаж ажилладаг те. Тэгээ бүх юмыг нарийн ингэ судалт юм билээ. Бас нэг одоо миний бас нэг анх гайхаж ирсэн юм нь манай оролцогч нарын талаар бас амар судалсан байсан. Бид нар ч одоо ингээл нөгөө очрогын талаар, адигийн талаар ингээл чадах чинээр ингээл амар их мэдээлэл өгж байгаа шүү дээ. За энэ бол ийм хүн ингэсэн тэгсэн гэл тэгэнгүүт чинь орж ирэнгүүтэл яг нөгөө ярилцлага хийгээ сууж яхад чинь бүр ингээд 10 жилийнх нь хоч мочийг олоо мэдсэн юм чи.
Тэгээд танаа ангийнхан чинь Ямар эвгүй юм би таныг юу ч байхгүй. таныг 10 жилийн найснаас чинь таныг ингэж хоцолдог байсан юм билээ шүү. Тэгээд та тэр хочоор нь яаж авсан гэдэг. Бүр тэрийг хүртэл судалдаг. Тэгэхээр бол тэр нэвтрүүлгийн ер нь судлаач одоо судалгааны багийнхаа арын албаныхан бол яг юм тиймэрхүү өндөр түвшинд ажилладаг юм л. Ямар хүн промот хийх үү гэдэг дээр л амар ач холбогддог тий. Тийм бил. Суралцах зүйл бол маш их байсан. Тэгээ одоо бид нар ч гэсэн нэг зургийн сетэн дээр байж байгаа шүү дээ. Тэгэхэд бол тэгэл одоо жишээ нь бид нар нэг хүн 0 ороход нэг хүн тагж байгаа шүү дээ. Тий. Жишээ нь хамгийн элементар нэг зүйл л тэгэл тэгэл одоо тэр чинь нөгөө за медикал гээл орж ирэл одоо хэрэг бэртэлтэй бол тэр чинь боож игэл гээл тий. Бааж яхад ингээ баг хажуу сууж байна уу? За арайч тийхгүй тэгэл бид гарч ий гэдэг. тий. Зураг авалт хооронд ингээл зогсонгот орчуулагч нэрэл найруулагч нэрэл тий. Туслах нэрэл ус ундаатай алчир нот юм уу бүх юмтайгаа ингэж ирээл тий. Амар их одоо тэр анхаарал халамж аяг үзсэн тавьж ирсэн. Тэгээд зураг авалтын явц одоо чинь ингээ ярьслага авч яхад бол ингээл яг орчуулагч нь суудсан. Тэгээд ярианы найруулагч нь суудсан. 2 3 камер авцсан. Тэгээд ингээ ярианы найруулгыг айгу өндөр түвшинд хийдэг юм санагтаа. Зүгээр нэг юм яриа аваад өнгөрчихгүй те. Та жоохон ингэж ингэмээр юм уу яамаар юм уу гээл нэг. Тийм тэгээд тэн дээр нь жоохон нэг манайх нэг жоохон юу яахгүй бол манайх чи гэдгээс утсан. Тийм ээ? Хилцсэн бол хилцсэн болоо. Тэгэж хэлэхгүй гэдэг. Тэгэл дэрэнгүү чинь боо юм болсон чи яав ингээ хэлүүлж мэрээдэг яах вэ их үү гээл. Тэгэж бид чинь тэгэл нэг жоох л нөгөө нэг тэр эдээс нэг эвгүй юм авчвал үгүй ингэж хэлмээр байна гэдэг. Хөөсөн ч ярьсан. Нэг жоохон ширүүхэн аястай сонсогдсон үгийг арай жоохон полайд нэг эвтэйхэн хэлүүлдэг үзэж байгаа л байхгүй. Энэ чинь яг олон хүн үзэх учраас бас шоу гэдэг утгаараа шоу гэдэг утгаараа найлуулах биднийг бас эргээд л сайхан харуулах тийм анхаарч байсан байгаа байхгүй тий. За та төрүүлсэн үү? Тийм асуулт байна. Та хэдэд орсон бэ гэдэг. Нэг онтрооч гэдэг. Хэлгээд унтарч гарч байгаад хэлээ. Одоо энэ мэдээлэл хамаагүй задруул хариуцлагыг хэн үлээх үү? Багаараа л үлээ. Бүгдээрээ гэрээтэй. Хин ам нээсэн л үлдээ хүлээгүүлгүй те. Тэгээ нэг гэрээний тав амар торгол. Одоо энэ завшааныг бас ашиглаад нөгөө ярихад бас яг нөгөө нэг одоо сошиалар те бас нэлээд яригдчихэж байгаа байхгүй. Тэгэл нөгөө нэг худлааж бай, үнэнж бай ингээл аюул олон талын мэдээлэл те. Бид нар чинь анх нөгөө нэг бас яг нөгөө одоо манай үндсэн 6 оролцогчтой ингээд зарлагдаагүй байхад л ингээл янз бүрийн мэдээлэлүүд ингээл бас ганц хоёр гарах гэсэн байхгүй. Тэгэхээр бас тийм гараад яваадсан шүү дээ тийм. Тэгэхээр бас яг нөгөө бид нар чинь өөрсдөө манай тамирч чинь нууцлалын гэрээтэй, манай зохион байгуулалтын албаныхан чинь нууцлалын гэрээтэй болохоор одоо тиймэрхүү мэдээлэлүүд явах юм бол бид нар чинь өөрсдөө баларна. Тийм учраас бас бибинийхээ бас хөдөлмөрийг хүндэтгээ тиймэрхүү мэдээлэл битээ одоо гаргаарай гэдэг юм бас өрөөлмөр байна. За ер нь одоо тэнд байсан дараа нь антаажилсан Netflix-ээр гарч байгаа видеогоо үзэх хоёр хэр зөрүүтэй байсан бэ? Гэхдээ одоо тэнд бужигнаан дундуур байсан учраас өөрсдийгөө харж чадаагүй хэсгүүдээс айгүйс их харж байгаа байхгүй жишээлбэл тийм ээ. Ийм зүйл болсон юм биш үү? Ингэсэн биш тэгээд тийм. Бид нар яг бужигнаал өнгөрч байгаа өөрсдийнхөө төсөөллөөр л одоо хадгалж байгаа шүү дээ тэрхэн та. Эргээд ингээ харахад бол бас зөрүү байлгүй л яг зөрүү байсан тийм. Бусад багийн жишээлбэл хид хэдэн оноогоор хожигсон бид бас мтээгүй. Тэгээд одоо жингийн ялгаа тэр нь хожсон л гэхээс яг хийдвэ гэхээр тэр нь дотроос нь уусалтай. Одоо жишээ нь Филиппиний тамирчинтай очиод би танах яасан бэ гэж бас асууж болохгүй. Амар хэцүү. Тэнгүүд ингэ хоёр тамирчныг ч гэсэн энд нэг хооронд нь уулзуулахгүй бах. Тэр мөр юмнуудыг л хийдэг юм байна. Яг тусдаа өрөөтэй. Тусдаа орлоо буцаал ордог тий. Тэгэхээр тийм учраас одоо бараг 0 явах дүрт нэг ингээд цуг. 1-0 ороход нэг л тамирч орно. Гарангуут нь дараагийн улсын тамирч орно. Ийм маркетад тий. Айгүй тийм зохион байгуулалт өндөртэй. Би нэг ийм асуумар санагдаад байна. Мани Пакьяо одоо тэнд яг юм дэлхийн суперстар хүн байгаад байна шүү дээ тий. Бүр тайр нэг хүн байгаад байна шүү дээ тий. Дэлхийн. Тэр хүн одоо жишээлбэл тэнд байхад хүмүүс арай өөр харьцах ч юм уу эсвэл тэр хүн арай давуу эрэхтэй ч юм уу тийм зүйл байсан уу? Тэр чинь одоо Флойд Мэйведертэй тулаан идэг хүн байгаад байна шүү дээ. Орж ирэхэд нь бол өстой бүгд очиж хүндэлж гар ирж ирсэн тийм. Үгүй бидэртний бол хоол иддэг байсан. Тийм тэгтээ юу байсан шүү дээ нөгөө нэг солонгост ингээ буухад бол
хамгийн ах зарласан хүн чинь уусаа тэр хүний зарласан. Биднийг бол бүдээр нууцлж исэн. Тийм. Нөхрийг ирэхэд бол сошиал амар явсан. Тийм шууд цацсан. Тэгээд бас яг нэг өөр юм байсан бид дээр зураг авалтруу тэр утсан моцоо авч явахгүй чинь ахтэй ихнэр хөвгттэй гэж юм уу те. Дураараа юм бэ те. Би сараал байсан гэж. Яг тэ тэр бас нэг өөрийн гисэн одоо тэр комфортыг хадгалах гэрээ хийсэн л байх л та. Хэрв ингүүл очно гэдэг. Угаасаа тэр чинь тэгэл одоо тийм байх ёстой шүү дээ тийм биз дээ. Тэр их амжилтанд хүрсэн хүн чинь. Тийм бас нөгөө талаараа бас тэр хүн чинь бас physical age-ийг амар том support хийж байгаа шүү дээ. Мани Бакио гэж бас тэр яалтчгүй амар юм л дээ. Тамирчны хувьд өөрөө яалтчгүй одоо түүхэнд ганц хүн шүү дээ. Яг 8 жинд лөө те 9 жинд лөө. Яг дараалж яг бүр ингээд зайгүй дараалж авсан тийм үү байхгүй шүү дээ. Тэр чи өөрөө домог л доо яалтч. Улсынхаа ерөнхийлөгчд 8% саналаар ялгцсан шүү дээ. Гоё шүү те. Тийм хүнтэй тэгээд гоё өрсөлдөд явж ийн гэдэг. За тэгээд яасны л мэдчмээр байгаа. Юу юунд асуучих гэх нөгөө энэ дээр яасан юм бэ? Тэрийг би мэдмээр байна. За тэгээд дараагийн даалгаврууд дээр жоохон хинт өгч болох юм байна. Ер нь гоё байсан юм байна. Ер нь дайч юу юу? Бүр мэдчихээ сагдаад. Гэхдээ тэн дээр тэгэл бас алаан болсон шүү дээ. Одоо бүр амттай болно. Одоо бүр яг би яг ийм сонсмоор байна. Бүр амттай болно. Бүр зурагтнаас салахгүй. Тэр би яг мэдчихэв. Би ч гэсэн үзсгийг бүр тэсий ядаа хүлээж байна. Өөрөө тийм. Одоо жишээ нь багийнхантаа ирэх 2 өдөр хэдүүлээд цуг сууж байгаад үзье. Тийм. Цуг сууж байгаад үзье. Бид нар чинь бас хамгийн ихний эпизодыг цуг сууж байгаад үзсэн. Би болооч чадаагүй л дээ бас ажил явалтаа дараа. Тэгэхээр энэ удаадаа бүгд чадахгүй маа ч гэсэн ихэнх нь цуглчаа. Хэдүүлээ энийг бас үзчихье гэдээ би бас яриа л байж. Одоо би бол тэсий ядад хүлээж байна. Одоо чин дараагийн 2 дугаар дээр чи манах гарах юм чин тийм ээ. Хүмүүс тэгтээ үнэ ядаргаатай асууж байна. Лай болж байна. Мессежээр бичиж байгаа. Биш мессежээр тэгээд аха та олсон дээр унтсан гэдгээ хэлээч. Амар тэрийг надад л хэлчих би хэн ч хэлэхгүй. Бүр тийм. Тийм мессеж бүр 10 20-оор 10 20-оор бүр 10 20-оор ярьж байгаа. Гадныхан хүртэл асуудаг. Би тэг бодож юм л доо. Одоо яг манай оролцогч маань бүгдээрээ хоорондоо таньдгүй мэддгүй хүмүүс гинт цуглчлаа гэж байгаа шүү дээ. Ер нь танихгүй мэддгүй хүмүүс гинт цуглаа нэг баг болоод Монгол гэдэг нэрээ зүгээд бусад орнтой үзэж шүү дээ. Хэр хурдан нэгдсэн бэ? За тэгээд ер нь тэр багийн уур амьсгал ер нь хэр гоё байсан бэ? Хэр хурдан нэгдэж чадсан бэ? Монголчууд ер нь хэр хурдан нэгдэж чаддаг юм бэ? Тэгэл эхлээд уулзаалгуусаа нөгөө 2 эмэгтэйтэй учраас тий. Гэтэ 3 эмэгтэй байгаа нөгөө манай сэлгээний цэцэглэгч маань байгаа. Тэгээ сүүл араас ирсэн. Тэгээ эхлээд шууд уулзаал хандаатай тэгэл ойрхон тий. Хоёлаа юм чинь айгу хурдан ойлголцсон. Хандаад бол айгу хурдан ойлголцсон. Тэгэл бид чинь уусаа тойрж ярилцаал багийн ахлагчаа сонгож байгаа. Тэгээ урайгаа яах вэ тэрэгэл тэгэл сонгож байгаа. Айгу хурдан л нэгж чадсан. Тэгээд нөгөө нэгдэж чадахгүй байгаа юм шиг санагдал ясаах вэ эхлээд угаасаа мэдгүй юм чинь тэгээ үжсэн хамгийн гол нь тэр нөгөө даалгаврууд тэрийг харагдсан юм л. Яаж нэгдэж байгаа юм те. Яаж нэг төлөө явж байна те. Яаж нэг ингэж тэр яг даалгавар дэрлийг харагддаг юм лээ. Манай тэгтээ сэлгэний 2 багийн 2 тамирч чинь бас амар гой дулаах уур амьсгалтай гоё усуд байсан. Цэцгэлэн лавга 2 минут амар дэмжижсэн. Яг хэдий зургийн юу бас яваагүй ч гэсэн лав гэрл 2 маань эргэл ирэхэд за яасан бай манайхаа ингээл бүр өстө сонсгоол. За одоо тэгээд ингийн шүүгэл амар гой хойноос дэмжижсэн. Асуултаа тангшлаа. Тийм буцаагаад ингээд одоо тэр тэмцээндээ ороод ирэхэд чинь орхоос өмнө ч гэсэн амар гой баг болоход бас тэр 2 маань айгүй их тосулсан. Ер нь тий эргээд цуг доор хоол идчихэж байгаа шүү дээ. Тийм. Тэгэл хүн үний яг юу л харагддаг юм л яг нэг ус 6 үргэн очиж байгаа яг хүн ямар байдгүй те ингээл яг ингээл өдөр болон зураг авалт ингээл ороод ирэхээр ингээл яг мэддэл юм хэлээ те ингээл яг очроо ахвал те яг ямар хүн бэ гэдэг мэдчих жоохгүй те ахвал тэгэл яг л нэг яг даалгаврын өмнө те яаж өөрийгөө те бэлдэж байгаа ингээл харагдаж байгаа байхгүй тэгэл инх хөргөл ах байна те үнэхээр галзуу те үнэхээр тэр тамирчин өнгөний хөргөлөх хэлэх бах те тэгэл орхоо маань тэгэл хин би хандаа өдлөг байх бид гурав арай нэг жоох маазар нэгнийгээ бас инээдрээ ингээд маазар тэгж яхад л очроо ах ч юмс л ингээл яг л тэ бас олон зан чанарыг бас суралцахаар байгаа юм чи тэнд дундаас ч юм бүү бас бид нар чинь бас тэгэл төвлөрж байгаа л та тэгтэл бас хүн чинь бас хэрэг өөр байдгийм байлээ очроохоо тэгэл та цаашин тэгэл очроо биш байсаг л за манай гараа гүү
Австралийн баг гараа үжгарьяа гэж. Тийч баг өөнөөс нь ингэж өгч. Тэгэхээр бидэд яах юм бэ? Зүгээр. Оо багаараа орчоо. Түнгүй ганцаараа гараа гүйчихсэн би. Дотор ингэж байж чадаад байгаа юм чинь зэ. Улс багийнх нь одоо Япончууд амар групп бэлтгэл аягүй хийжсэн. Түнгүй шиг энэ дотор байж чадаад байгаа юм чинь. Ганцаараа гараа гүйчихсэн. За манай багаас хамгийн хөгжилтэй нь хэн бэ? Дөлгөөн тий. Дөлгөө ахах тэгээд Дөлгөө энэ хоёрыг сайхан явуулнаа гэж. Дөлгөө ахах чинь зүгээр барилдан гэж би нэг үзчих гээд байдаг. Чамаг бол амархан алтрандаа. Тэгээ намайг би чамайг давчна гэдэг аах. Тэгээд үгүй яхаа бас өөр шин чинь бас барилдаг. Би чинь бас 9 жил барилдлаа. Тэгээ хамгийн үжилтэй нь баг хин дөлгөө ахтай хандаа. Тэгэл ер нь бид гурвал байсан даа. Тий, хөгжөөж явчихсан. Тий. Гэтэ нэрнгээсээ дөлгөө адиар яс үзүүл яах вэ? Шинэ физикал зуугийн дараа энэ хоёрыг яс үзүүлмээр байна. Энэ бүр нэг яг үзүүлж Энэ одоо нэг ингэ тасад нэг татна гаргамаар. Та тэгээд саналаа хэлэхгүй гэж. Тий. Тэгээ коммент хийсэн. Адиар юу дөлгөө нү аль нь вэ яг үзүүл те. Энийг нэг л үзчихмээр байгаа. Бид ч асууч. Хин нөө? Намайг очроос. За тэгээд лайта урд юм шүү дээ. Гэхдээ тэгтээ энэ яаж утсан одоо нөгөө биеийн контакт хийдэг хүн барьж авчих юм бол явуулчих واخа. Явуулчих уу? Айти бол явуулчих واخа. За тийм. Би ч гэсэн ажиллах. Тийм. Дөлгөөн чинь бол яг контакттай. Гэхдээ энэ ч одоо ингэ арга техник мэхний хувьд бол энэ чинь тулгын спорт юм чи яриа л үү. дөлгөө ах үзчихээл. Чатсаа. Яаж нөш ерөнхийдөө л хэлчихсэн шүү. Ерөнхийдөө гэж. Тэгтээ манай дөлгөөн чи бас амар суур сайтай хүн шүү дээ. Манай дөлгөөний чи одоо 3-9-3-ын нь хочин нөгөө цуцшгүй, дийлдэшгүй мох гэдэг шүү дээ. Үнэхээр одоо бүх нөгөө нэг бөмбөний төлөө зүтгэдэг тий. Ерөөсө дуусан дуустал зүтгэдэг. Нөгөө хүмүүсүүд нь ядарчаад байхад л бөмбөний төлөө явж идэг ядардгүй хүн шүү дээ. Тэгтээ би ч гэсэндээ ер нь бол адиа госнаа л гэж бодсон. Адиа бол за коммент гэж. Адиа бол госч байгаа манайхаа. Тэгж бодож шүү. За. За нэг сайхан гар байдаг шүү дээ те. Хин ер нь сайхан гар байна. Оо тэгсэн чи явах бэ гэж байж идэг хин. Орхоо юу те. Бараг орхоо хаа. Гэхдээ тэгээд яг тулаа тэгээд яач бол мэртэл авчвал хэцүү шүү дээ. Юу яриад хэдүүлж ингэж бас багийнхаа төлөө мөлөө гэдэг. Тэгээ яг явах юм бол тэгэл яг хуу тэмцэнээр харагдчихлаа гал та. Гэхдээ яг хуу хамгийн тийм орхоо л гэж бодож байна. Сайхан гүндөгөө залуултаа байна ч. Тий. Хамгийн нөгөө галзууны өвлөндөө шинг хөргөлөх. Зүр одоо үзье гэж зураг мөрг аваад чинь бас ингээд бас ярьсан болсон юм байгаас өмнө мэдэрсэн чинь үгүй одоо үзье. Гэс үзчихье. Эхэлчихье гэлээ. Ярьслаг марслаг бөөнөр ингээ баг багаар суугаа яриа суучихсан ч л. За одоо юунд нут одоо гэс үзчихье л байна. Бүрний царайгнаас үнэхээр сериус байна. Тоглоогүй тий. Тоглоогүй. Одоо гэс үзчихье. Тэгээд тэр нөгөө багийн хүмүүстэй тэр бас орчуулгатай те. За одоо нөгөө багийнхаа тухай ингээ яриараа мараараа гэж хэлээд. Тэр хүний үгүй шууд үзчихье гэх нөгөө. Тэр хүний зан чанараа харагдаад байгаа байхгүй. Амар тийм цайлган. Үнэхээр цайлган тий. Тийм цайлган тийм юу хүн бод. Мангар гоё тийм бод хүн байгаа байхгүй тэр. Харахад бол амар штэ те. Шууд сүрдмээр байгаа тийм штэ. Манай нөгөө ярилцлаган дээр бас яг манай инх хориглыг маань хараалт гэж. Та штэ яг нэг Монгол баатар шиг тийм царайтай. Та үсээ нэг тайлдаа нэг хараадах даа гээл. Үсээ бити аваараа тий, сахлаа бити аваараа. Яг энэ дөрхөөр л орж ирвэ шүү гээл. Тэгээ хамгийн органикаараа үздэг хүн чинь инх хоригл өсөн шүү дээ. Нэгж бодоолохгүй, нэгж үсчин орох зүгээр ингээ орчих. Яг байгаагаараа. Тэгээ нэг темп мэмтэлэхгүй те. Тэгээ сүүл нэг за энийг ингэчтэй юм гэдэг. Тэгээ би чинь нэг бас амар жижиг судлах амар бэртэлтэй байхгүй тохоо мохоо өвдөг гээл ингээл амар боолголцсон байцсан чи ах намаа харснаа. За наад чи бас арайч бас болохгүй юм чи нэг өвдөг нэг юу авсан дээр баха. Чи бол арай л бас тулдгаар харагдахгүй. Тэг манай анги өргөл чи мини Чингис нэртэй болсон шүү дээ. Чи бүгдээрээ мини Чингис гэдэгсэн шүү дээ. Мини Чингис. Одоо манай мини Чингисийн хочийг та нар бас жоохон. Тийм би Чингис шүү дээ. Оргилах Чингис шүү гэж. Мини Чингис чи оргил. За сүүлийн дугаарууд дээр хин рол болох уу? Гол дүр болж байна. Одоо тэр чи спойлер л болчих гээд даа хөш. Сүртэй. Гоо яг хаа тийм үр дүн зарлаагүй шүү дээ. Зүгээр яг хаа. Хин нэг юм бас. Энд ч нөгөө нэг багийн тэмцээн хөө. Бүгд одоо нэг өөрөөр бүгд өөрсдийн гисэн даалгавар биелүүлдэг нь. Аа. Тийм. Бүгд л одоо өрсөлдөөн гаргана.
тэгж юунууд л яг үзэж ш л мэдэгдэн тий. Би нэг юм асууна. Одоо нэг юм айлч багт нэг хүн баг ална штэ. Тий. Алах ёстой байхгүй юу тэр чинь тий? Аа. Одоо тэр 6 хүн байгаа бол 8 хүн байгаа бол хэнийг нь болвол энийг нь сайн байлаа гэхэд хэнийг нь бас муу байх ёстой байхгүй. Тэгээд одоо баг алдсан тохиолдолд хэр юм гимшил төрж исэн бэ? Баг алсуудаа байна уу? Гэхдээ тэгэл одоо эхний нэг хамгийн оргил болооцолтдаг дээр тий тэгэл ингээл өстө тэр чинь тохиолдлоо шүү дээ. Тэг гарыг гэж гарахгүй тэгээд түлхээр зодолжингууд чинь түлхэлцжингууд чинь нэг нь гарцсан байдаг ч юм уу. Тэгэл хэр хүн ч орж ирэл гимшчихлээ юм чинь. Тэгвэл за мэд. Зүгээрээ гэдэг тий энэ ямар тийм ч чи гарыг гараагүй шүү дээ. Хандагийн бүхс нь гарчлаа гэлээ тэр халарсан юм. Гараагүй. Тий. Тэгэл тэр юун дээр бас тэр тэмцэн дээр чинь тэр хандаа нэг амар чигдэж байна тий. Тий чинь тэгтээ амар юм лээ. Чигдэл ингээл гардаг пункар болж байгаа. Тий яхахгүй тэр нь Индонезийн тэр нөгөө нэг тэр эртний сэтгүүлч л үү? Эртний хүн ч бүр доор нь ороо тэгээ бүр орилж морилоо тэгээ бүр сүултээ бүр ингээ мөсмөсөд тайцаа. Одоо дээр нь овоорч юм. Тий овоорч юм чи яхахгүй тэгээд бүр яг харахгүй амар. Тэр шалчин юм амар хатуу. Зүгээр зулга. Тэр залуучууд бол амар зэрлэг яг байсан тий. Тэр ихэр амар тий. Чинхэн жоохон зэрлэг талтай. Тэр юм арай балмад байсан амар шүү тий. Хідэн ч хүн хамаагүй өрсөлдөн тий. Гэхдээ тэр амар багийн тактик гаргаж байгаа. Одоо тэр Филиппинчууд жишээлбэл өөрсдөө нөгөө Америк хүмүүс тоглодог. Рагби тоглодог тэр тактикаараа түлхэж байгаа байхгүй. Тэр амар амжилттай байсан шүү дээ тэдний тактик. Дараа нь Филиппин битүүр нэг баг болоод Монгол 2 нэг баг болоод ингээд тураад бас амар нөлөөтэй байсан. Дараа нь хамгийн гол нь харамсалтай нь манай Филиппин гараад тэгээ манайх галзартсан. Тий. Тэнгүүд Турк Солонгос хоёр хаа тий. Тэдний эсрэг үлдчихэж байгаа. Подкаст румын хамтрагчаар Avandra бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр Avandra-гийн зүгээс 11-р сарын 10-наас 11-р сарын 23-ны хооронд Black Week хэмээх урамшууллыг зарлаж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн за энэхүү урамшуулалд хамрагдахын тулд зөвхөн Avandra Experience Shop дээр очин худалдаа авалт хийснээр маш олон урамшууллуудыг авах боломжтой болж байгаа. За та бүхэн өвлийн аялалдаа найдвартай хэрэгсэл хайж байгаа бол мэдээж хэрэг Snow Peak брендийг сонгоорой. Мөн гинтийн тог тасарсан тохиолдолд EcoFlow таны арыг маш сайн даах болно. Мөн за зурагт таблет, за гар утас зэрэгээ цэнгэлхийг хүсэх юм бол за шаржин бүтээгдэхүүнүүдийг ашиглах юм бол энэ бол таны хамгийн сайн сонголт байж чадах болно. Ингээд манай подкастын хамтрагчаар Avandra бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Монголчууд ихтэй хүчтэй байлээ. Үнэхээр тасархаа байлээ. За тэгэхээр надад дараагийн асуулт байна л да. За хэдүүлээ угаасаа ирээдүг ярьж болохгүйгээс хойш. Ирээдүйд гарах дугааруудын талаар ярьж болохгүйгээс хойш. Дараагийн үйлрэлийг ярьж эхлэе гэж бодож байна. Одоо жишээлбэл яг та эдийг маань үзээд дараагийнх нь үйлрэлд жишээлбэл орохыг хүсэж байгаа бас залуучууд байдаг ч юм уу. Тэгэх юм бол ер нь яаж орох юм те ер нь бол айгүй их орохыг хүсэж байгаа залуучууд байгаа бах те. Тэр нь сонгон шалгаруулалт нь жишээлбэл нээлттэй болох юм уу? Энэ удаагийн шиг хаалттай болох юм уу ч гэдэг юм уу те. Тэр төлөв мэдээллийг өгч болох уу? Яг одоо нөгөө энэ манай Physical Asia чинь анх нөгөө 100 гэж гарч ирсэн шүү дээ. Тэгээ эхний хоёр улирал нь бол яг нөгөө Солонгос 100 шилдэг залуучууд байсан. Гурав дахь нь одоо ингээ Аз. Тэнгүү дөрөв дэх одоо дараачийн яг нөгөө төсөл нь яг ингээ Азийн хүрээндээ хിവэрэ байх юм уу? Эсвэл Европ төврөө, эсвэл дэлхий байх юм уу? Тэрийг нь бол яг одоогийн байдлаар бол яг хэлж болохгүй. Тэгээ дээрэс нь яг нөгөө төлөвлөлтийнхөө яг ингээ зохион байгуулалтынхаа шатан дээр явагдаж байгаа учраас яг одоо нарийн яг тийм мэдээлэл бол одоохондоо байхгүй. Тэгэхээр тэр нэгэсэндээ ер нь бас бэлэн болоогүй. Санаа нь ч гэсэн тий одоо яг тэрийг юм биш тийм үү? Одоо яг тэрийг бол яг нөгөө Солонгосын тий зохион байгуулалтын продакшны баг бол яг тэрэн дээр нь бол одоо ажиллаж байгаа. За очроогийн хувьд яг энд орж байгаа тамирчдаас ганцаар урлагийн хүн гэдэг ба шүү дээ. Урлагийн хүн л гээд байгаа болохоос ш. Урлаг спорт тосолсон. Урлаг спорт тосолсон хүн гээд байгаа тий. Яг спортынхантай ингээд одоо бусад орсон хүмүүс нь бол яг юм бүгдээрээ яг спортын хүмүүс байгаа шүү дээ тий. Яг спортынхны дунд орох. Жохон ялгаатай юм ажиглагдсан гайгүй юу? Ялгаа байлгүй яг уу? Би ч одоо нэг тийм олон юуны дунд орж үзэж байгаа шүү дээ. Шинэ одоо урлаг дотроо шинэ зүр циркийн урлагаасаа төрөн гарсан ч гэсэн одоо кино салбарынхантай бас ажиллаж үзэж байгаа тэгэнгүүт шинэ хоорондоо ярьдаг жоок ч гэдэм үү тий юу сэтгэж юу ярьж байгаа тэр юмнууд нь өөр байна. Сүүлд нь бодибилдинг фитнес дэлхийн авар болоход бас Монголын баг тамирчтай шгшээвэг болоод
Узбекистан, Ташкент явж байгаа тэнгуут бодилдингийн тамирчидтай уулзж байгаа байхгүй тий. Тэнгуут анх удаа бол тамирчдын одоо тамирчдын дунд орж амьдарч үтсэн. Тэгэхээр өөр юм билээ. Урлагийнхан бол арай өөр үүдэг. Тэнгуут тамирчдтай болохоор шал өөр үүдэг. Physical Asia-д ороход бол нэг тийм амар нэг өөр ялгагдаж харагдаагүй. Яа тэгэхээр бусад тамирчтайгаа ч гэсэн одоо хоолн дээр дарахаар ганц нэг үхэлж сольждаг яг тэмцээний талаар ярихгүй шүү дээ. Ганц нэг миний бас хуучин мэддэг сошиалар дагалцдаг найзууд өнтерөөс байсан. Тэгээд тэдэртэйг ингээ ярилцаад явж хахад нэг хятар том ялгаа гараагүй. Зүгээр монголчуудтайгаа ингээ харьцуулаад шин Монголын тамирчдын дунд ороод ингээ урлагийн ороод явхад ямар байдаг вэ гэхээр арай жоохон тийм хаалттай багтдаг. Манайхан илэрхийлэмж баймаар санагдаад байдаг тийм ээ. Жоохон харилцаа жоохон илүү задрам марч юм шиг тий. Заавал албатай биш л дээ. Зүгээр миний харснаар л би болохоор ч нэг урлагийн цирк өөрөө нэг урлаг спорт хосолсон. Ягаад спорт хосолж байгаа гэхээр яг тамирч шиг бэлтгэл хийдэг. Гэхдээ циркийн даваа тал болохоор энэ зүйлийг уран сайхны хэлбэрээр цайсан зэрэг харагддаг. Тэгэхээр уран сайхан байх хэрэгтэй. Маш сайхан байх хэрэгтэй. Тэрийг үггүйч гэсэн үйлдэлээр одоо тэр биеэр шүлгэлэх хэрэгтэй байдаг. Тэгээд бас нөгөө CT сургуулийн кино драмын ингээд төгсөж исэн учраас бас нөгөө хүмүүстэй ярилцах ч гэдэм үү камерман ярилцах юм тэр арай жоохон өөрөөс нь байж магадгүй л дээ. Тэгэхээр тэр талаараа ч гэдэм үү дээрэс нь бас нөгөө олон улсад бас айгүй их явцсан. Гадна дотны олон цирк, олон прожектуудтай хамтраад ажиллаад тэр чинь заавал контакт байж ч хүмүүсийн ажил явагддаг те. Чиний зургийг амар байна, чиний одоо Америкт бид нар жишээлбэл одоо Нанасикийн Кристалгийн шоунд 3 жил би Норт Америкт ингээд 70 84 хотоор явхад түүргээд явхад шоугаа презент хийх хэрэгтэй болдог байхгүй. Тэгэхээр чи заавал ярих хэрэгтэй болдог. Тэгээ Нанасикийн аудишн гэдэг одоо болдог бид нар анх орж явахад бидрийг дуулуулдаг гэсэн шүү дээ. Яагаад би зиргч зүгээр л номероо тоглохын тулд дуулах хэрэгтэй ойлгодог байсан бол дараа нь 10 жилийн дараа ойлгож байгаа байхгүй. Тэрэн дээр маш олон рол ордог. The main character болох хэвээр дүр хийх хэвээр тийм ээ. Чаваа ингээд байж цаа сэнхэрэнг бол өнгөтл тэнэгдэж байгаа байхгүй тийм. Юу асуугаад байгаа юм байж тийм үү тийм. Өнгөт бид нар тэнд жүжиглэлтий хичээлдэг. Жүжиглэлтий хичээлдэг амьсгаталт ярих хай hello гэж мэдлэхийг одоо 10 20 төрлөөр хэлчих тийм үү тийм ээ. Ууртайгаар яаж хэлэх үү, баяртайгаар яаж хэлэх үү, өөртөө итгэлтэйгээр яаж хэлэх үү ч тийм үү. Тэгэл ингээл одоо чинь бокиг жишээлбэл одоо шатарч тийм хүзрийн дүрээр тооцоод энэ хүний зан характер энэ хүний зан характер шатрын ямар хөлөг вэ? Одоо тимээч гэдэг юм уу, тэрэгч гэдэг юм уу, морч гэдэг юм уу, хатанч гэдэг юм уу, тэгэд гих мэтчлэн одоо цирк дотроо хүртэл өөрөө хүнээс маш их олон потенциал шаарддаг учраас тэр зүйл бидрийг бас задрах тийм болцоог болгодог л доо. Тэгэхээр магадгүй нэг баг тамирч дотроо хамгийн гайгүй задарсан байсан байх бос хүмүүстэй яриад ингээл явчихсан. Тэгээ зүгээр яг overall ингээ хэлэхэд бол манай баг тамирчид мэдээж нэг харилцааны юун дээр бол илүү жоохон задаад өөрсдөө сайн илэрхийлэм сайтай болчвол илүү зүгээр байх л гэж би харж лээсэн. Тийм бусдаар бол манайхан топ штэ. Тэгээ яг монгол хүний майндсет бол даваатгаар тий. Тэгэл дасан зохицох байдал тий. Тийм энэ яа тий даваатгаар дасан зохицох байдал маш өндөр. Төвчээртэй тий. Тий төвчээртэй тэгээд гайхамшиг штэ. Монголчууд үнэхээр гайхамшиг тий. Сэтгэл зүй айгу өндөртэй штэ. Тэг хизээс өөрсдөө дорд үзэдэггүй байхгүй. Тэр ер нь яг тэр чи одоо маш олон төрлийн хүмүүс байна шүү дээ тий. Бүгд өөрөө ингэсэн одоо яг сая очроо ярьж байгаа шиг бүгд л өөрөө ингэсэн салбарт амжилт үзүүлчихсэн. Тийм хүмүүс дотор ер нь өмнө ингэж орж байв уу тэгээд бас яг нэг одоо таны жишээлбэл тий салбараас өөр хүмүүстэй тэгж уулзаад яг ингээ кемплаад байх ямар байсан бэ? Ерөнхийдөө нөө жудаа болохоор бид ерөнхийдөө бэлтгэл хамт хийдэг. Тэгээ баг 365 хоног тий баг 365 хоногт бид нэр хамт хийдэг байхгүй. Тэгээд нөгөө нэг тэмцээнд явсан чамд, бэлтгэлд явсан чамд тийм болохоор нөгөө нэг өөр өмнө орсон ч амар хин байсан тий. Тэгээ хамгийн гол нь нөгөө нэг зүгээр өөрийгөө зүгээр даваад надад нөгөө нэг арай нэг гайгүй нөгөө нэг хин ингээл арай нээлттэй бич чадаад байсан л та зүгээр энийг дэлгэх байхдаа юм арай л нийт чадчихээн тий хандаатай ч юм ойлголт чадаа тэгэл очраах тэгэл ингээл анго байнгут юу юм яриад байгаа болохоор арай дэрсэн. Тэрнээс биш яг нэг чадахгүй л тий яг нөгөө нэг чадахгүйсэн бол тэр дунд бол ороход л амар хэцүү байсан л да. Яг димтэй байсан баг л та тий. Тий димтэй байсан. Ийм яриа чадаад байгаа болохоор тий. Тэрнээс биш нөгөө хизээж маажуудаа чинь нөгөө ингэж тэгж явдаг болохоор яг надад бол үнэхээр бүх юм шинэсэн.
Гоё эсэн үү тэгтээ. Тийм үнэхээр гоё байсан. За Амар гоё байсан. танаа багийн аав хэн байсан бэ? Том ах. Ай. Том охин багийнхан баг хамгийн жижиг нэ. Тийм том ах байсан. Танаа багийн аав тэр нэг багт ч нэг аав байдаг шүү дээ. Тий. Аав нь тэгвэл очир байсан юм байна Тий. тий. За танаа багийн ээж хэн байсан бэ? Мэдхгүй одоо би л байхгүй гэсэн. Би л тэр нэг Ээж гэж одоо яа юу гэх хандаа юм болоо надаас арай нэг бүр сөртэй. Аав нь л очир байсан юм биш үү тий. Ер нь бол Гэхдээ яг одоо би ч нэг жоохон ядаргаатай тэр дотор. Аха. За манайха одоо бус чалаа одоо бөөнөр бэлтгэл хийгээд нэг жоохон тийм сериэсний хандаад байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө үедээ за та нар тэ зүгээр нэг тэмцэн биш шүү. Энэ бол улсыг төлөвлөж байгаа. Зүгээр нэг Азийн авраг биш. Зүгээр нэг дэлхийн авраг. Дэлхий үзнэ. Маш их хандлт ирнэ. Энэ дээр хэн байх вэ гэдэг чинь та нарын өнөөдөр яаж одоо өнөөдрийн цаг хугацаагаа яаж хэр зэрэг өөртөө сериусны хандуулж байгаагаас хамаарна гэдэг ингээл үгэлжсэн байхад өөдөө жоохон лайтай байна гэж байж байна. Нөгөө ихэн нэвтрүүлгийн яг нөгөө ерөнхий найруулагч аягүй гоё үг гэлцсэн байсан шүү дээ. Хамгийн анхны дугаар хамгийн ихний нөгөө нэг физикал 100 явж хахад би энэ нэвтрүүлгийг ирээдүйд дэлхийн нөгөө Netflix-ийн олимп болгоно гэд тэгж ярьж байсан. Тэр гоё байна. Тийм биш тий. Netflix-ийн олимп гэж байгаа байхгүй. Тэгээ манай хэд маань одоо Монгол улсад л хамгийн анх удаа. За ингээд анх удаа олимпиад орч үзлээ. Наад чи нэрээ гоё санаа тий. Тэгээд нэг юм яг юм чин бас таагаар нэг юм найруулга бас гоё гоё гадгаа шүү дээ тий. Яг нэг ордон шүү дээ. Бүгд нөө бусад багуудтайгаа ингээд танилцаал тий. Тэгэл тэгсэн чи ер нь за алаа хийчихнэ гэж бодсон бодолтой ороод жишээлбэл би бол тийм амар хүмүүсийг хараад өө чи бас үгүй байх гэж би бол бодохоор тэ ихлээд бол тэр сэтгэл ямар байсан бэ? Би бол ингээд харангуудлаа тий. Монголчууд бол алнаа орсон чи бас тий. Юу гарууд ингээд хүлээж байгаа байхгүй тий алцъя гэд. Ихний сэтгэл ер нь хэрээсэн бэ? Манайх нэг 4 дахь нь лөө 3 дахь нь лөө ороход 4 дахь байсан. 4 дахь нь байсан тий. Тий. Талентын дарааг орсон баг. Гэхдээ яг нөгөө 4 дахь баг. Өмнөх сезонд орсон Солонгосын багийн тамирчдыг хараал гайхчлаасаа л та. Бараг бүртгүүнэр байж байгаа тий. А тэрнээс үл нэг амар бол сүрдэггүй. Багийнхаа хүчин чадалд бол бүр итгэжсэн. Тэгээд зөвөр өмнөх Солонгосын багийнхан баг бүртгүүнээр байсан. Бас Японы багийн тамирчдээс бас таньдаг. Одоо тэр Олимпик тулаан ч одоо тэр нэр нь барч. Тэр тамирчдыг харахад бол ер нь бол шилдэг тамирчтай оруулсан юм байна гэж ер нь тий нэлийн ширүүн өрсөлдөөн болох юм байна гэж би харж байсан. Тэрнээс л амар гэж сүрдэг үлдээ гайгүй. Би болохоор ялч бас жоохон сүрцээ. Яг үнийг хэлэхэд тий. Тийм байна. Тэг ингээл харангууд нэрэл нэг юм амар арцаас хардсан монгол том залуучууд тий. Том биетэй хүмүүс амар том австралч бол тий тэр бодибилдингийн залуу мал бас амар бас харахад Австралийн богс өрдмөр өсөл та. Австралид сүүлд орж ирсэн анх ороход гэсэн шүү дээ. Ороход бол тэр чинь 3 хүн орсон учраас ер нь зүгээр бусад багуудаа хараад гэж байгаа. Утга нь бол тий. Австралийн Монгол хамгийн Австралиг хараад ер нь бол за энднийх дайл ер нь тулах юм биш үү гэд. Тийм тэгтэл бас бод тий энэ хоёр их чиг л хусчнаа л. Гэхдээ ганцхан Монголын баг биш бүх багийн тамирчид бол Австралийн. Тий уус ихний нөгөө нэг юун дээр харагдчихсэн шүү дээ шууд тий очоогүй шүү дээ. Тэгэл 1-2 даалгавар биелэгдээл ингэсэн чинь бусад багуудын чанар чансаа харагдаад эхэлж байгаа юм шүү. Тий. Тэгэл угаасаа Австрали руу хинж дайрахгүй л юм шүү дээ. Тэг риск хийхгүй те. би санаж байгаас нэг асууж байгаа. Тэгэл та. Чи яг анх нөгөө манай тамирчдыг орж ирж байхад яг ямар сэтгэл төрчихсөн бэ? Яг ингээд нэг алхаал орж ирчихсэн шүү дээ, тий. Би бол яг үнийг хэлэхэд тэрийг нөгөө нэг эхлээд юугаар үзцээ. Нөгөө пострууд нь баахан яваад тэгсний дараа нь би Netflix-ээр үзсэн учраас ерөнхийдөө хүлээлттэй бол авцсан байсан. Тэгтээ гоё, мэдээж гоё. Тэ угаасаа тэрийг үзэл яг ингээд огшиж байгаа юм чи тэ. Ямар гоё шааж ийна. Би бас яг тэрэн дээр нөгөө хамгийн анх үзээ. Яг ингээд шар усвсаа. Яг ингээд нөгөө би ингээд одоо орж ирэл ингэн тэгнэ гэл яг нөгөө юмнуудыг мэдээд байгаа байхгүй. Тэгсэн ирнэл би бүр яг өөрөө зүгээр зохион байгуулалт тийм байхгүй. Анх удаа л үзэж байгаа юм шиг бүр өстэй. Тэгээ бид нар чинь нөгөө хамгийн анхныхаа цуг үзсэн. Тэгэл бүр ёо шууд гарны шар ус босоод болсон юм шүү дээ. Яг босоод байхгүй. Яг тэр шар ус босоод тэгэл орж ирэнгүүтээ яг нэг 3-4 алхангууд орхон баяр дивдэг шүү дээ. Яа тэр өстэй үнэхээр бэстэйсэн. Яг тэр үед л яг нэг мөрөөдөл биелж байгаа санагц. Яг дэлхийд дахина манай үндэсний гоё өв соёлыг сурталж байгаа байхгүй. Тэгэл яг хажууд нь очроо циркийнхаа ясалгоогоо хийгээл
Тэр аль та үнэхээр гоё мөчөөс. Тэрийг би тийм амар сүртэй болно гэж юус бас бодлоо. Манай монголчуудаар ер нь бүгд огссон баха. Тийм баг. Тийм бид нар өөрсдөө ч гоё. Би бол өөрөө үзэхэд хүртэл шал өөрөө биш тийм. Тэгэхээр гоё мэдрэмж өгд юм билээ. Үзэж авч байгаагүй. Тэр ихтэй Netflix-ийн Олимп гэдэг бол бас гоё шүү тий. Энэ ихтэй яг энүүгээр ингээд цаашаа үргэлжлээд явах юм бол энэ ихтэй нэг тийм их орноос сурталчлах бас амар том зэвсэг байгаа байхгүй. Тий. Миний бодлоор тий. Тэгээд тэр нэг одоо нэг тэр дэвж байгаа юм. Тэр ихтэй хувцас хэн сонгосон юм? Ямар хувцас? Тэр орж ирж байгаа өөр өөрсдөө гэсэн хувцсуудыг тий. Одоо жишээл очрогийн нөгөө нэг юм хувцс тэгэл орхоо жишээлбэл юугаа ингээд зодог шуудгаа өмсөх тэр шийдвэрийг гэх юм уу тий. Хэн гаргасан юм? Яг нэвтрүүлгийн ер нь бол productions. Яг тамирчид маань анх нөгөө орж ирээд те улсад л яг ороод танилцуулгын үеэр бол яг бүгд яг өөр өөрсдийнхөө салбарынхаа яг хувцснуудаа өмсөн шүү гэдэг тийм одоо чиглэлтэйсэн байхгүй. Яг өөрсдийнхөө хувцастай бодог шүү бүх юма хийхэрхэлсэн шүү. Тэгэнгүүт нь бодог шуугаа ингэж. Та тэгси бүр амар боддог шүү. Намаг SMS гэж байна. Тэр чи яг үзүүлбэрээ тэгж үзүүл юм чи яах юм те. Элса болоноос тэгсэн чинь юу гэлээ. Мөсөн ордны хаан хүү шиг байна л гэнээс зөдөрч илийн болоо юм болж. Тамирчид дунд нэг сүнтэл нөхөрлө харагдаад байна тийм. Подкаст румын хамтрагчаар Сан Мигель бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Бага калори агуулсан гиз дүүрэх мэдрэмж төрүүлэхгүй онцлогтой шинэхэн зөөлөн амтыг Сан Мигель лайтаас мэдэрэй. Подкаст румын хамтрагчаар Сан Мигель. За подкаст маань та бүхэнд өргөжлөн хүрж байна. Сайн нэг юм дуграад. Тэгээд бид нар тэрийг зогсоолоо. Тэгээд дөрвөлээ нийлж гэж. Бас нэг юм хэлэхэд би нөгөө ханиадтай байгаа учраас бас оролцогчтой хүндэтгээд тэгээд би маск зүүсэн байгаа шүү. Тэрийг бас махаа ойлгоорой. За тэгээд подкаст маань та бүхэнд өргөжлөн хүрж байна. Тэгээд Physical Asia-гийн эрх мөнд байна хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээд нэг тийм би одоо нэг 90-д дугаар хийлээ. Тэнгүүд нэг юм оролцож байгаа хүмүүсийн chemistry мэдэгддэг байхгүй. Та хэдээс бол айгүй гоё. Яг нэг юм баг болцсон айгүй гоё мэдрэмж төрж байна. Тэгээд айгүй гоё баг болж чадсан юм шиг байна. Надад нэг асуулт байна. Би тэр үед чихэл байсан юм да гэж бодож исэн зүйлүүд ер нь даалгаврууд дээр юу байсан бэ? Тэлч. Чихэл байсан юм да гэж даалгаврууд дээр гэхээс илүү надад нөгөө юу санагдсан нөгөө даалгаврын дараа нөгөө ярилцлага авдаг. Тэгээ тэр үед яг тэгсэн байдан дээр тэн дээр би нөгөө жоохон бас ер нь ярьж чадахгүйсэн аахгүй. Тэгээ яг жоохон хэсэг ярьсан ингээ харсан чинь арай жоохон үр тэтгэлтэй ярьдаг ч байж үү те. Тийм те. Одоо яг ботсон чинь надад тийг санагдсан. Тэрнээс ус нөгөө нэг яг тэн дээр чинь жоохон биеэ бариад авахгүй яа харахгүй тэн чинь бүр амар том багт ингээд тас хийгээл яг ороод ирсэн чинь хэрэг яг энэ хэлхийн зөв буруу юу ч юм уу тэгээ сандарч мандрах зэрэгцээд өөрийнхөө яг зөв ойлгуулж чатаагүй юм шиг санагдсан. Тэр өөрийнхөө танилцуулга. Тийм болохоор тэн дээр л жоохон тэрнээс даалгавар дээр бол тэгэл угаасаа бүх юм гарсан. Бүх юм бүр тий процедур бүр давуулаад толтолно гарсан. Тэр чинь тэгээд амар том юм байд юм лээ. Тэгэхээр юу нөө улс орны хондлоо. Тэгээ яаж нэг даалгавар дээр бүтлгүүтүүлдэг миний харж удаа Монголын чудаа байх шүү дээ. Болгон тий төлөөлж явж байгаа гэдэг чинь бүр амар том юм байлээ. Очроо дээр тийм зүйл байсан уу? Надад гайхгүй. Зүг. Би тэр зүгээр. Тэр үед тэгчгэл байсан юм такс юм байна. Надад байгаагүй. Тий. Зүг. Надад ингэж бодоход зүгээр л хамаг хүчээж даачилсан, хамаг ур чадвараа даачилсан. Тий. За хэдүүлээ Physical Asia зөндөө ярьлаа. Одоо зүгээр жоохон хувь хүмүүсийнхаа тухай ярилцъя гэж бодож байна тий. Хувь хүмүүс маань ер нь яадаг вэ? Түрүүн бас очроо бас нөгөө өөрийнхөө мэрэгжлийн дагуу ярих бас айгүй сонирхолтой сэдв гарч ирж байна л та тий. Тэгвэл Адиагийн хувьд жишээлбэл бас би яг хувийнхын тухай бас асуумаар байна. Тий. Адиа одоо ер нь жуудаагаар 9 жил хичээлж байна гэж байна тий. Тэгэхээр магадгүй зарим нэг хүмүүс өөрийнх нь амжилтыг мэдхгүй хүмүүс бас үзчихэж магадгүй. Тэгвэл бас өөрийнхөө амжилтын тухай бас бид бүхэнд хэлж болох уу? Амжилтаа болно л да. Тэгээд ерөөхдөө хамгийн том амжилт гэвэл мэдээч олимп байгаа. 12 оны олимпиас нэмэгчинд эмэгтэй нэмэх килограммд ерөөсөө эрхээ авгаасан. Тэгээд 24 онд ингээ ерөөхдөө авсан. Яг тэр бол бас нэг мөрөөдлөөсөн л да. 20 онд яг 21 онд Токиогийн олимп болоход нэг би ч яг бэлтгэл хангах байсан. Тэгэл яг бодож байгаа юм чинь дээ яа энэ хийснэр шиг л болно яаж ч болно. Тэгвэл амардаг юм байна. гэж ойлгоол өөрөө яг мөрөөдөл болоо тэгэл мөрөөдлөө яг зориул оролцсон. Гэхдээ яг зорилгодоо яг хүрээгүй л дээ тий.
Тэгээ бас яг надад ингэж бодож байгаа зүйл нь юм байл л дээ. Хүн нэг хамгийн гол нь өөртөө амар итгэх хэрэгтэй юм лээ. Зүгээр л өөртөө итгэх хэрэгтэй. Одоо би ингэ бодоод байдаг байхгүй олимпи үед өөрөө яг амар байсан бэ гэх тэгэхээр яг тэг өөртөө амар итгэх хэрэгтэй юм лээ. Тэгэл яаж хоо ичхүү гэл яг л ингээд идэм л хүн ингэ барьчдсан билээ өөрөө. Тэг яах вэ гэл. Тэрнээс биш зүгээр хамгийн гол нь өөртөө итгэлтэй л хийж байгаа юмдаа тий бүх юмаа зориулаад тэрэндээ өөртөө итгэлтэй л авах хэрэгтэй юм лээ. Тэгээ бас тэр юмны чинь том юмны чинь дараа бас дахиад сэргэн мэдчих бас гэсэн юм лээ. Олимпийн дараа сэргэж юм. Одоо л ерөнхий баг миний өмнө бодож исэн зорилгууд хэрэгж гарч ирж байгаа байхгүй. Тэрнээс биш ингээл олимпийн дараа заа нэг 7 хоног ам бид чи ер нь амралт байдаг байхгүй ерөнхийдөө баг 1 л хоног ам 7 хоног 1 хоног амардаг тэгэнгүүтээ тэр чиг нэг 7 хоног амарсан чинь яах учраа болохгүй ч байх ч юм уу те. Тэгэл эргээл ахаал бэлтгэлдээ орсон чинь нэг л болчихгүй байх юм. Үнэхээр болчихгүй байх. Ахаал тийм амар том юмнуудыг таамнагдаг чинь надад амар байхгүй. Тэгэл нэг хэсэг явсаа. 1 жил явлаа. Тэгээд дундуур нь бас тийм шоунд оролцлоо. Тэгээд одоо бас ингээд амар том ялгадлын дараа л хүн үнэхээр амар том ялгадлын дараа л за одоо болчээ. Одоо яа. Зорилготой одоо тууштай явъя гэсэн бодол. Одоо л яг орж ирсэн ерөөдөө бэлтгэлээд шаргууя гэж явж байна. Ер нь тиймэрхүү тэгээд бас амжилтууд гэвэл тэгээд бас өөрийнхөө хэмжээнд зөндөө амжилт гаргасан. Тэгээд Гран Прикс Азийн аварга Азийн наадмын медалууд бас байгаа. Тэгээд одоо тэгэл дэлхийн аварга олимпиад зарж байна. Олимпийн аварга аваад байна. Амжилтсан. Одоо бас яалтчгүй дараагийн олимпийн бас манай гол найдлага тавьж байгаа хүмүүстэй яалтчгүй бол. Тэгвэл Азия бол би одоо бид нар ингээл хамт нэг бол family бол яг одоо тэ бол үнэхээр тэнд бол Азиягийн оролцоо маш өндөр байсан. Үнэхээр Монголын багийн Азия бол байсан. Бидэрт маш их тус нэмэр болж исэн багийн зарим нэг хожил юун дээр бол Азиягийн үүргээр маш өндөр байсан. Орж ирээд ярихад хүртэл Азия байсан тул тал гэж байгаа байхгүй. Ер нь бас зарим тохиолдолд тийм байсан шүү. Даминд бол одоо хэдий ингээл өөртөө ингээ ярьж байгаа ч гэсэн энэ хүний хүч энэ хүний уур чадвар бол амар мундаг, гайхамшигтай. Тэгээ би бол бүхийн ч юм уу тийм салбарын хүн биш. Гэхдээ би Азиягийн уур чадварт хэрэгэлцдэг. Дараагийн олимпиад бол дэлхийн аварга болон тэр тэмцээнд хэрэг үнэхээр Азия өөртөө хичээж чадсан юм бол дэлхийн аварга, олимпийн аварга авах бүрэн боломж байгаа. Карманд байгаа. Мэдээ карманд байгаа шүү. Тий. Баярлалаа. Яг уйлах тий. Уйл сад. Нэрээ бид нар ингээд цуг явж байхад үнэхээр би Азиагаар бахархаа л байгаа байхгүй. Тэгэхээр энэ эмэгтэй хүнээс ямар их чадах гарч байна тэр. Одоо та нараа тэгэл 2 өдрийн бусадаас үзээрэй. Тэгэхээр Азия мандрэс та. Тэр Азиягийн нөгөө дээшийг ингээд ачаа зүгөө явчихсан шүү дээ. Яг шууд нүдэнд харагдчих. Амар шүү. Алигаас 2 дахь өдөр болоосаа. Тэгтээ амар байл. Монгол оны төвчээрийг гаргана штэ танд. Олимп штэ. Йоо, олимпиад оролцсон гэдэг чинь нэр үнд штэ тийм. Ямар амар вэ? Йоо. Амар. За. Үнэхээр амжилтсий. Бодоолгоод өөр олимпийн аварга болоо, дэлхийн аварга болоорой. Баярлалаа. Нэрээ тэр бүхнийг л одоо хүсэн өрөөд одоо юу хэлгээд амар ирээдүй байгаа. Бол тэгж л харж байна. Одоо манай Монголын багийн бас супер стрэнж шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Очроо болохоор agility явж. Agility. Endurance те. Stamina. Тийм. Ер нь яг тэр талаараа энэ гэхдээ нэг юм манайх нэг тийм одоо нэг юм баланс нь амар гоё таарсан баг байсан. Яг наад. Яг баланс нь бол жинхэнэ таарсан баг байсан шүү дээ. Сагдаад байгаа байхгүй тий. Төгс баг тий. Шатагт тусам тэгээд харагдан дөө. Яг л хэл юм байна тий. Подкаст румын хамтрагчаар Европын номер 1 бүтээгдэхүүн мөн борлуулалтаараа дэлхийд 3-т ордог Zubroco брендийн Jean бид бүхэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. За тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний хувьд 2 төрлийн амттай гардаг байгаа. За нэг нь бол бөөрөлзөгний амттай, нөгөөх нь бол энгийн гэсэн 2 бүтээгдэхүүн худалдаанд гарч байгаа юм байна. За энэхүү бүтээгдэхүүний хувьд бол Беловеза хэмээх ойн гүний булгийн усаар хийгддэг гэдгээр онцлогтой мөн тухайн ойн гүний 12 төрлийн эми ургамлаар хийгддэг гэдгээр мөн онцлогтой юм байна. Ингээд манай подкастын хамтрагчаар Zubroco брендийн Jean бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За манай Бокогийн хувьд юу гэдэг залуу байл энэ ч бод. Миний найз нэг өөрийг нэг танилцуулъя тий. Болчих нь. Найз нь бол юу штэ яг одоо спортынхоо миг ярьж байгаа юм чинь тий. Би бас нөгөө тишүүрээр болгодог байсан. Тийм тэгээ яг нөгөө өсвөрийн би чинь ихтэй бүр нилээн багасаа эхэлсэн. Тэгээл нөгөө 44 сургуульд анх нөгөө 44 сургуулийн гадааш нэг конкет гэсэн шүү дээ. Тэнд гулгаж байгаа л одоо манай
үндэсний шгшээгийн тасгалжуулагч нөгөө Цэнд багш намайг анхаарал. Тэгээ багш дээр нэг хүрээдэр энд ийм одоо мэрэгжлийн яг те конки яг тишүүр гэдэг ийм гүйлтийн тишүүр гэдэг ийм спорт байгаа ийшээ ор гэдэг. Нэг голгож үзье. Тэгэл одоо ороод би чинь баг 6 настайгаас 5 6 настайгаас л ер нь усан дээр тэгэл гарцсан. Тэгэл одоо 12 он хүртэл 13 он хүртэл яг одоо тууштай тишүүрээр бол явсан. Тэгээ шгшээ багт өсвөрийн шгшээ багт аюу олон жил голгож исэн. Тэгээд нөгөө Пьончаны сая нөгөө өвлийн олимпиас шүү дээ. Тэнд бас Монгол улсад төлөөлөд хамгийн анхны олон улсын тэмцээнд оролцож явлаа. Ер нь бол тишүүрийн спорт. Тэгээд яг манчин бол нөгөө оюутан болоод тэгээд нөгөө илүү мэрэгжилтэд анхаарад ер нь тэр тал руугаа явъя гэж ер нь шийдвэр гаргаж ирсэн. Яг бол нөгөө тишүүрийн спорт ч өөрөө нөгөө өвлийн спорт. Тэгээд дээрэс нь Монголд нөгөө юм тухайн үед ч одоо манай энэ степ арена л тий степ арена шиг юм битүү дээвэртэй юм өвөл зөнгөө одоо бэлтгэлэх боломжтой тийм юм байхгүй. Ер нь жоохон хүн спорт л таа. Тэгээ зундаа бол яг нөгөө гэхдээ мэрэгжлийн ролик үед айгу урт. Яг тэрүүгээрээ зундаа бол бэлтгэлэн, хүчний бэлтгэлэн. Тэгээ өвөлдөө бол дандаа мөсөн дээр ер нь байна. Өдөрт 2-3 бэлтгэлээ байн гэдэг. Тийм байсан. Тэгээ манай гэр бүлийнхэн ч одоо бас дандаа спорт юм ус. Манай аав ч бас тишүүрийнх. Манай төрсөн ихчтэй, нэг ихчтэй. Тэгээ төрсөн ихч маань одоо Токиогийн олимпик шүүсэн. Монголын хамгийн анхны олимпийн одоо эмэгтэй шүүгч. Өөр одоо жудогийн шүүгч байдаг. Манай ихч бол яг байтар оны спортыг одоо хамгийн анх Монголоос төлөөлж одоо Токиогийн олимпик шүүсэн. Олон улсын шүүгч байна. Манай ээж болохоор бас байтар оных. Одоо насаараа л байтар оны холбоонд байдаг. Одоо Сахиу эдийн засгийн сургууль бас одоо байтаас багшлсаар л байгаа. Тэгээд одоо манай гэр бүлийнхэн бол өдрөө л ер нь спорт юм ус байдаг. Нэг иймэрхүү л. Ямар үнэхээр спорт хүмүүс байна. Бид нар бас нэг гэрт нь очисон шүү дээ. Тэгэхэд бол гэр нь бол зүгээр нөгөө спортын музей шиг л. Нэг өрөг бүр амар тавьчихсан дээ. Үнэхээр спортод гэр бүлээрээ зүтгэсэн үнэхээр мундаг гэр бүл би бол арга гайхсан бишээсэн шүү. Би бол Бокид үнэхээр баярлаад байгаа. Одоо бид нар энд суугаад ингээ гоё ярилцж байгаа. Бүх боломжийг бас нээж өгсөн. Төслийн удирдагч энийг санаачилсан гэдэг чи одоо монголчуудыг бас Монгол улсад аягүй том хөрөнгө оруулалт хийсэн гэж бодож байгаа шүү найз нь. Тэглгүй баярлалаа. Би энэ завшааныг бас нэрээ ашиглаад Spark-ийнхаа багийнхандаа бас дахиад нэг баяр хүргэмээр байна. Тэгээ би бол зүгээр санааг нь гаргаад санаачилж явсан тий. Гэхдээ яг манай одоо багийнхан маань дүлгөн хуллан мөнгөн туяа тий бадмаар бид яг багийнхан маань бол одоо бүх төр төслөөс боловсруулахаас ахвалал бүх зүйл дээр одоо надаасаа илүү бас туршлагатай хүмүүс гэсэн байгаа юм чи тий. Бүх юм зүйлийн ард бол яг багаараа гарч чадсан шүү. Та бүхнээрээ бахархаж шүү гэдгийг бас дахин хэлмээр байна. Та хэдтэй бас баярлалаа. Энэ гайхамшигтай боломжийг олгож. Тийм ээ бидрийг дэлхийд Монголын нэрийг сурчлах маш том гүүр болж өгсөн. Тэгээд бид нарыг бас тоож сонгож тийм ээ. Тийм ээ. Тий. Энэ гайхамшигтай түүхийг бүтээхэд одоо гар бие оролцсон нартай үнэхээр баярлж байна гэж хэлмээр. Баярлалаа. За энэ одоо ингээд цаашаа үргэлжлээд одоо энэ шоу дуусгахад нэлээд гоё болох хаа би амар хүлээж шүү. Тийм филингтэй байна. Тий, айгүй филингтэй. Тийм. Тэгж бодож байна да. За тэгэд ерөнхий маас подкаст маань өндөрлөх талаар болж байна. Хэдүүлээ бас хангалттай удаан хугацаанд ярилцсан байна. Гэхдээ миний асуугаагүй та бүхний хэлхийг хүссэн зүйл би юу гэдэг юм байгаа шүү. Энд дэр бас сэдвч яж болно те. Би нүг ингэдэг. Одоо ямар нэгэн байдлаар татаал би асуугаал тэгээ бусд нь хариулаад зөвхөн миний өнцгөр подкаст явна гэдэг чинь шудраг бус санагддаг аахгүй. Тийм учраас та хэд мэд жишээлбэл те бид нар нэг энэ сэдвэр бас ярилцвал зүгээр юм уу гэдэг. Тийм зүйл байгаа. Би ихлэ явж байгаа хоёр бодож байгаа юм. Тэг. Яг хоо сая нөгөө Санжаагийн ярьсан дээр нэмээ ярихад те нөгөө яг эн чинь бол нөгөө амар олон хүний хүч хөдөлмөр орж байгаа юм нэвтрүүлэг те. Тэгээ дээрээс нь яг нөгөө манай монголчууд ч одоо Netflix дээр өмнө ингээ орж ирэх битэл те орохтой хамгийн эхлээд аюу том нэвтрүүлгээр орчиж байгаа шүү дээ те. Тэгэнгүүт эн чинь бол нөгөө яг ийм дээр оронгууд одоо жишээлбэл Солонгосын продакшны багаас те Netflix-ийн зүгээс бол одоо бүх дата те үзүүрүүд ямар байна, хандлтууд ямар байна, бүх юмыг яг ингээ ажиллаа сууж байгаа. Тийм учраас яг нөгөө манай Монголд ч гэсэн одоо бага дэмжээ үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн одоо хулгайн сайтуудаар ч юм уу те шууд бэлэнг орчуулад тавьсан сайтууд аюу их байгаа шүү дээ те. Тэднээс биш яг албан ёсныхаа Netflix-ээсээ бас үзээсэй гэдэг тийм зүйлийг бас захиж хэлмээр байна. Энэ тэр чин одоо чин утсаар үзэх юм 2-3 доллар. Тийм шүү дээ. За яг 4K-гээр үзэх юм бол $9 хэдэн цент юм билээ. Тэр чинь 30,000 төгрөг орчим болох гэдэг байна. Ер нь бол тэгэл
Ер нь боломж юм уу шүү дээ. Яг тэрийг яагаад үзчих юм бол эргээд бас монголчуудыг харах өнцөгч бас Netflix хамгийн гол нь ингээд бас монголчууд орох юм бол монголчууд нь өөрсдөө аюул сайн дэмждэм биш үү, үздэм биш үү гэдэг тэр зүйл бол орж ирэх байхгүй тий. Тэгээ дараагийн одоо киноч байсан болно, шоу өөр юмнууд ч байсан болно тий. Ямар ч шоунд оролцсон ч гэсэн бас юм сайн одоо түүх тий байвал аюул зүгээр юм болоо гэж бодоод байгаа байхгүй. За өөр манай Адиагийн хувьд миний асуугаагүй таны хэлхийг хүссэн зүйл байна уу? Гэ баг байхгүй мэн үү? Гайгүй. Ер нь л бүх юмаа л ярьлаа. Арай альбан тийм байсан те. Бид бичлэгээ цааны юм байсан, ингэсэн тэгсэн гэл. Бүгднийг нь ярьлаа. Тэгээд ярих юм байхгүй. За тэгээд урилгын маань хүлээвч хүлцэн ирсэн эрхэм зочдтой маш их баярлалаа. Та бүхэнтэй ярилцсан гэдэг бол миний хувьд нэр үндэ хэрэг байлаа. Тэгээд өөртөө хүсдэг хамгийн сайхан бүхнийг одоо хүсье өрөөдөө гэж хэлтгээ. За тэгээд дажгүй юу тухтай яж чадв подкаст маань таалагдав. Сайхан л байлаа шүү дээ. Тийм таалагдаад тухтай байна. Тийм. Биднийг урьж өрөлцсөнд баярлалаа. За тэгээд эх дугаарууд дээр халаад өгөөрэй. Тэсэн ядуу үлээж. Тэгээд хоёр дахь өдөр болгоно та хэдээ сайхан үзэл сайхан Монголынхаа баяг дэмжиж ингээд явъя да. Дайчид мориндоо гэж байна шүү. Дайчид мориндоо. За маш их баярлалаа. Тэгээд манай энэ удаагийн подкастын зочдоор Physical Asia-гийн эрхмүүд маань хүрэлцэн ирсэн байлаа. Тэгээд Монгол түмнэрээ бүгдээрээ сайхан Монголынхаа багийг ухаалан дэмжээрэй л гэж хүсье да. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд подкастт нөхөр өндөрлөж байна. Powered by Airplane, аялын хөгжий гэдэг ураатай явдаг байгаа. Тэгээд бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг. San Miguel, XM Broker, аман Zubroco брендийн жин бид бүхэнтэй хамтарч ажиллаж байна. Нөмөр бид бүхэнтэй хамтарч ажиллаад болох хатаатай байна. Тэгээд зочдтой маш их баярлалаа. Ирэх дугаар эргээд уулзцгаая. Баярлалаа. Powered by Airplane. Аялын хөгжий. Podcast Room-ийн хамтрагчаар San Miguel, XM Broker, I Am Motors, I Am What I Am, Zubroco, Нөмөр зээлийн аппликейшн.